За ингээд манай Cool Монгол подкастын өнөөдрийн дугаар бэлэн болоод байна. Манай өнөөдрийн дугаарт Avant clothing компани үүсгэн байгуулагч Туулыг урьд оролцуулж байгаа. Манай урилгыг хүлээж аваад энэ нэвтрүүлэгт манай оролцож байгаад маш их баярлалаа. За, баярлалаа. За Туула чи юу байгаач? Компанийн талаар нэг жоохон танилцуулаач. Тэндээс ойдээ эхлэе. За, компани гэхээсээ илүүтэй ер нь брендийн талаар ихлэ танилцуулж. Ягаад тэгэхээр брэнд компаниас өмнө үүссэн байхгүй юу? 2014 оны 10 сард анх брендинг үүсгээд тэгээ 12 сард компани маань үүсчихсэн. Ягаад брэнд үүсгэсэн бэ гэхээр би болохоор өөрөө 2 хүүхдээ ээж болохоор яг гадуур гараад л ингээл хүүхдүүдтэй хувцас авъя гэхээр тэгээ Монголд үйлдвэрлэсэн ийм хүүхдийн хувцас ерөөсөө тэр бодлогон баг байдгүй. Ноолуур байхын хувьд бол байгаа. Ноолуур гэхээр одоо дана тэ том брэнд тэ говь ч юм уу, гоёо ч юм уу тэ эвсэг одоо юу гэдэг тиймэрхүү ноолуурын яг дундаж төвшний амьдралтай хүмүүс тааруулсан өдөр тутмын хэрэглээнд нь таарсан үний хувьд гайгүй дундаж төвшний үнэтэй тийм брэнд бол ер нь байдгүй байсан байгаа байхгүй. Тэгээд яг нь Made in Mongolia энэ төргээ дэлгүүрүүдээр явахаар дандаа л нэг ижлэхэн загвартай те бүгдээрээ л нэг ижлэхэн загвартай тэгэл нэг юм тиймэрхүү юмнууд байсан. Тэгээд ягаад би нэг хийж болохгүй гэж ингээд цэвэр нөө хэрэглэн дээрээс үндэслээд энэ брэнд болохоор бий болсон байхгүй. Тэгээд брэнд үүсээд яваад 2 сарын дараа компани авахгүй болохгүй юм байна гэд Avant Clothing гэд нэр өгөөд компани үүсгэн байгуулчихсан. Хүмүүс ингээд брэнд гэдээ яриад байдаг. Би тэрийг ерөөсөй ойлгодог юм. Брэнд гэж яг юу юм бэ? Брэнд гэдэг бол за одоо ер нь бол брэнд гэвэл ер нь бол одоо нэг бүтээгдэхүүн бол ингээд гарт баригдахар зүйл шүү дээ. Брэнд бол зүгээр хий хоос юм байхгүй. Бүтээгдэхүүндээ нэр өгж байгаа тэр бүтээгдэхүүнээ тодорхойлж байгаа нэг тийм л хий хоосон зүйл. Хүмүүс сүүлийн үед одоо дэлхийн нийтээрээ ч юм уу монголчууд илүүтэй бүр ингээд нөө брэнд харж хувцас авдаг болчиход байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дээр одоо хэрэглэгчдийн сэтгэл зүйд те бүтээгдэхүүнээ илүү борлуулах юм уу те илүү одоо юу яахын тулд таниулахын тулд брендингийн нэр өгөө тэр брэнд нь өөрийн гэсэн нөгөө нэг одоо нэг загвар нэг энд лайна барай явдаг ч юм уу те нэг тиймэрхүү байдлаар хийгээд брэнд үүсгэсэн. Ер нь зүгээр л нэг концепт гэдэг маягаар тий нэрнийхэн сонголт нь Avant гэдэг нь одоо амар өөрмөц нэр юм уу? Avant гэж Франц үг байхгүй юу? Avant яг авангард гэдэг нөгөө гэдэг шүү дээ. Авангарди гэж үчдэг байхгүй. Тэгээд Avant гэдгийнх нь авангардын Avant гэдэг нь эхлэн Франц утгаараа болохоор юмны эхлэл гэсэн утгатай. Тиймэрхүү үг байгаа. Тэгээ манай хүүхдээ аав сонгож өгсөн. Би ч бол нөгөө уул Монгол брэнд юм чи Монгол нэр өгвөл зүгээр юм уу те хүмүүсийн чихэнд те худалдаа авагч нарын чихэнд илүү наалтцтай байх юм болоо гэсэн чи гүй чи Монголдо зарах юм уу чи яагаад дэлхийн хэмжээд гарч болохгүй гэж тий гадаад нэр өгвөл зүгээр юм шүү. За тэгээ гэд бас сонгож ирсэн. Өнөөдөр одоо тэгээд хэдэн дэлгүүрүүдээр бүтээгдэхүүн хувцснуудаа борлуулж байна. Одоогийн байдлаар бол 4-6 дэлгүүр retail store гэж хэлэх юм аа тий. Дандаа өөрсдийнх нь дэлгүүр юм уу эсвэл бол яадгийн айлын хүний дэлгүүрээр борлуулагч гэж яаж. Яагаад ингэсэн бэ гэхээр би болохоор энэ хийж байгаа хувцас үний хувьд тий хямдхан байлгах гэдэг байгаа байхгүй айл болох хямдхан байлгах үүднээс дэлгүүрний хэвэл мэдээж хэрэг тий түрээс бла гэл ингээл өчнөө нөгөө нэг зардал гарна штэ. Тэнгүүд нэг бүтээгдэхүүнд ноогдож байгаа өртөг маань өөрөө өсөд ирэх байхгүй. Тэгэхээр бүтээгдэхүүний хямдхан байлгахын тулд яагаад ингээд гудамжаар дүүрэн дэлгүүр хахад би ахаад нэг дэлгүүр хийх хэрэгтэй гэж тий. Цаана борлуулж би үйлдвэрлэлээ хийж хахад цаана борлуулаад өгчих газрууд хахад эднэртэйгээ сайхан гэрээгээл тэгээд нөгөө хэрэглэгчдэд илүү ойр байдлаар илүү олон газар ингээд байршуулчвал зүгээр юм бодлоо гэд ерөнхийдөө нэг иймэрхүү модельтэй ажиллал тий явж байгаа. Улаанбаатар хотод 4 дэлгүүр байгаа. Эрдэнэтэд 1, Тарханд 1 байгаа. Одоо Эрдэнэтэд 2 дэлгүүр болох гэдэг. Бид гэрэмэрээ гэл яриад явж гин гэсэн. Ол нэмэгтэй хүний насыг асуух ёсгүй юм гинлээ. Гэхдээ чи хэдтэй асууч. За хэдтэй юм шиг харагдаж байна гэсэн. Мэдгүй. Манай сонсогчид бас ингээд сонсож байгаа хүмүүсүүд нь сонирхох бахлаа. Би одоо уул нь л 28.5-тай гэх юм уу сүүл шинжилгээ өгсөн чинь тийм шинжилгээ өгсөн чинь 28 настай 5 сартай гэж гарсан байхгүй би өөрийгөө 27-таа л гэж одоо яваадсэн чинь ингээд онгороо тийм хөвшөрсөн л байлаа гэсэн. Тэгэхээр энэ компани эхлүүлээд одоо баг
4-5 жил үйл ажиллагаагаа явуулсан байна шүү дээ тий. Үгүй. 2 жил хагас болж байна. Бид нэр 2012-гээ буруу 14 оны сүүлд ахгүй 14 оны 10 сараас тий. За тэрнээс өмнө одоо компани байгуулахаас өмнө юу хийжсэн бэ? Би янз янзын ажил хийсэн гэсэн амьдралыг үзсэн. Өмнө за их сургуулиасаа ирэх юм уу? Ямар мэргэжтэй? Би хамгийн анх болохоор Японы Хоккайдо интерьер дизайны анги сонгоод тийшээгээ явах гэж байгаад гэр бүлийнхээ тэгээд арилтаад тэгээ хайр дурлал мандтгайг тэгээд энд үлдсэн. Тэгээд энд үлдээд би 1 жил Монгол улсын их сургуулийн Америк их Британи судлалаа ингэж явж байгаа. Тэгээ санхүү эдийн засгийн дэд сургуульд орсон. Дараагийн жилээс олон улсын нэгтлэнгийн CET надад дүүргсэн тий. Одоо тэр нь болохоор юу байхгүй? Advanced diploma, одоо диплом гэж ярихгүй advanced certificate-тай. Тийм олон улсын нэгтлэн бодохын тийм degree CET гэдэг английн тийм стандартын degree. Тэгээд тэргээ доосон готлаа яг санхүү эдийн засгийн өдрөө ингээд нэгтлэн бодох чиглэлээр төгссөн. Тэгээд сургуульдаа сурж байгаа хоорондоо дунд нь мятад онгоцны үйлчлэгч хийж үзлээ гэсэн аудитын компанид аудиторын туслах хийж үзсэн. Тэгээд татварын ерөнхий газраас нэг хэсэг ажилласан. Тэгээ ер нь аль миний өөрөө хувь хүний нөгөө характер нэг иймэрхүү юм шиг өглөө 9-ээс орой 6 хүртэл яг суугаа ажил хийж чадахгүй юмд баригдах дургу. Тэгээ ингээд нэг таваараа ажиллаад эсвэл нэг жоохон креатив тийм сэтгэлгээтэй ч юм уу те. Тэгээ за би ер нь юм хий даа гэх. Тэгээд тийш орчихсон. Мят одоо стюардесс их чинь бол 9-с 5 хооронд ажил хийсэн шүү дээ. Тэгэхээр бас таалагдаагүй. Таалагдсан л да. Таалагдсан. Гэхдээ бас нөгөө ажлын байр бол хүнд нөхцөлд ажиллаж байгаа байхгүй тэр чинь. Онгоцонд одоо бэрхлэнлүүл гэхэд 8 цаг хагас ч юм уу нисгэд те тэр амар нөгөө нэг тоосчлттай хуурай орчинд те дандаа үүр шөнөөр нислэгийн цаг байна. Үүр шөнөөр нислэгт явахын тулд шөнө одоо 3:30 гэхэд автобус ирж авах хэвээр. Тэрний өмнө цагийн өмнө осоод үс гизгийн анзд нүүр амаа анзалчин те бэлэн байх хэвээр. Тэнгүүд шөнийн найр чинь нөгөө нэг нөхөж баршгүй найр өгдөн шүү дээ. Тэр үед дандаа ажилд яваад исэн болохоор жоохон хэцүү санагдаад тэгээ баталсан л та гэсэн. За тэгжсэн одоо би ч одоо 30 гарцсан ингээ явж байгаа мөртлөөр одоо хүртэл ингээ би яг би ч гэсэн яг адилхан ингээл хувийнхын бизнес эхлүүлэх юмсан ингээл санаагаа хайгаал яваад байна л да. Тэгээд нэг ганц хоёр санаатай ингээд тулгарч исэн. Тэгэл тэрийгээ хөгжүүлээл ингээ явах юмсан ингээл хүсэл эрмэлзэл байсан мөртлөөр зориг дутсан байхгүй. Одоо хүртэл тэгэл нэг бизнес эхлүүлнэ гээл дотроо бодоол яваад байгаа. Тэгэл за бодоол дөштөх хөлж байгаа л нэг стартап хийх гэж үзэхэл байх л да. Миний гайхаад байгаа юм болохоор чи яг харьцангуй айгүй залуу насн дээр стартап ингээд эхлүүлье. Стартап компани гарааны бизнес хийгээд ингээд эхэлсэн байна. Тэгэхээр тэр одоо туршлагаасаа одоо хуваалцаач. Би бас хувьдаас амар инээдтэй байх уу гэсэн. Ер нь бол ингэсэн байхгүй. Би болохоор нөгөө нэг айгүй гоё ингээ мөрөөдөлтөй амар гоё төсөөлөлтөй юунаас ч аахгүй ингээ орцсон байхгүй. Бүх юм миний бодчихсон шиг бодлно гэх тэ айгүй оптимист үзэлтэй тэ ингээл за окей би ингээд нэг юм эхлүүлчихвэл энэ айгүй гоё ингээд болчихно гэд эхний 1 жил явлаа окей болсон гайгүй ингээ хүмүүс таалагдал те хүмүүс ингээд нэг арай жоохон гадны брэнд чих юм шиг те ингээд загварын хувьд гингүүд арай бас те шинэлэг юм smart casual market те хүүхдүүд ягаад заавал Hello Kitty Mickey Mouse өмсөхтэй те гоё юм дараахан ингийн гоё өнгөтэй те тиймэрхүү хувцас гэд тэгээд ингээд яг ингээ мөрөөдөд ингээд яг ингээ төсөөллөөрөө айгүй гоо ингээ мөрөөдөд хийжсэн чинь одоо яг би байдал дээр ингээ унж байгаа байхгүй. Энэ нөгөө нэг би ямар амар зоригтой эхэлсэн юм бэ гэх те тэрийг одоо л ойлгож эхэлж байгаа. Яг нөгөө одоо яг байдал дээр унаад зах зээлээ нэг тодорхой зах зугаас нь ингээ мэдрээ те мэдрэмжтэй мэдрээ тэрийгээ ингээд нэг ойлгоо те тэгээд юм хэцүү талуудыг бас ингээ мэдрээд харж эхэлж байгаа. Тэг хүмүүс наагч ямар амар зоригтой юм бэ гэж харин тийм бист зоригтой байсан байх шүү гэл тэгэл бас л нөө юу ч мэдэхгүй ш орцсон байхгүй. Анх тэгэхээр юунууд одоо энэ юу гэдэг лээ? Дизайн шинэ хувцсныхаа одоо энэ даваа материал дээр хаанаас авчихсан ихэндээ анх эхлүүлэхдээ ер нь дандаа дотоодоос тэгтээ энэ амар том шүүмжлэлтэй энэ дээр би айгүй том шүүмжлэл хэлмээр байгаа байхгүй яа тэгэхээр бид нар дотооддоо түүхий боловсруулж байгаа ноолуурлан тий ингээд нөө нэг сарлгийн хөөвөр байна тэмээний одоо ноос байна гэл тэгээд
дотооддоо түүхийн идэ боловсруулж байгаа энэ ийм гоё юм байхад энийг гоё бүтээгдэхүүн болгоод те гоё брендинг болгоод ингээд нэг лайн үсгээд гаргах чигээд аягүй гоё ингээд явсан чинь түүхийн ид нь өөрөө бас нэг дутуу боловсруулалт. Манай одоо хоньны ноос гэхээр илүү юм хялгастай байдаг ч юм уу те ингээд бэлчээрээ мал аж ахуйд эрхэлдэг ард түмэн шүү дээ манай хаан чинь тэнгүүд одоо Австралийн мернуусан хань их ч юм уу те бодохоор хамаагүй нөгөө нэг илүү ширүүн ийм арьстай ингээд түүхийн ид нь өөрөө цаана жоохон асуудалтай байгаа байхгүй те дотоодынхаа одоо түүхийн идэ утсаа бэлэн утсаа эндээс л автгал да бүр болохгүй л яг янз янзын өнгөний сонголт энэ төр муу байвал гадны утас энэ төр хэрэглээд явдаг. Хойлоо л ерөнхийдөө бол бүтээгдэхүүнийхээ эцсийн байдлыг ингээ харж байгаа л аль болох нь Монгол юмнуудыг ашиглаж аль болох л тий. Үүний хувьд ялгаа байдаг уу юу? Гаднаас ялгаа байгаа ба ялгаа байхгүй. Гаднаас одоо яг цэвэр нооссон одоо утас гээд хятад утас ч юм авангууд арай жоохон хямдхан мөртлөө. Гэхдээ тэр одоо яг ингээд шинжилгээнд оронгууд те хэдэн хувийн ноос гэж хэлэхэд баталгаагүй байхгүй. Ямар ч утас юутай ч халдсан байж магадгүй байхгүй. Тэрийг хүмүүс мэдгүй одоо Монгол ноос гэхээр уулын тэр чинь цэвэр органик одоо тэ цэвэр яг малын гаралтай утас байгаа шүү дээ. Янз бүрийн синтетик акрилик янз янзын халаагүй. Тэнгүүд эцсийн хэрэглэгч нар маань болохоор энэ жоохон ингээ хатгаад байна Монгол ноос ийм гэдэг ингээ голоод идэх байхгүй. Гэхдээ яг органик чанарын хувьд бол Монгол ноос хамаагүй илүү. Тэн дээрээс нь одоо арьс амьсгалт шүү дээ. Арьс амьсгалах байдлаараа ингээл дулаан чанараараа илүү. Анх тэгээд компани эхлүүлэхэд одоо seed capital бид нэр ерөөхдөө яаж зохицуулжсэн бэ? Одоо компани үүсгэн байгуулах анхныхан мөнгө хөрөнгө оруулалт эднэрээ хувьяасаа гаргасан уу? Ерөөс бүх юм хувьяасаа гэсэн одоо бүр нөгөө өгөө хэлээд өөрөө нөгөө дийлхэ ойлж эхэлж байгаа хгүй. Яг энэ тоног төхөөрөмжөд бол манай гэрийнхэнд байсан энэ манай гэрийнхэн болохоор хийгээд хошоогоо орсдлоо зардаг тийм. Тэр нь болохоор гэхдээ янз бүрийн юм загвартай биш зүгээр л энгийн эрэгтэй хүний боос загвартай цамцтай эмэгтэй хүний зүгээр ингээд авгаа загвартай цамц олон тоогоор хийгээд тэгээд Орсын захиалга аваад хийгээд зардаг байсан аахгүй. Тоног төхөөрөмжлөөр ямар тоног төхөөрөмж яах вэ? Хувц хийхэд? Тийм сүлжимлийн одоо эдгээр чинь дандаа сүлжмэл юмнууд гэж явж байгаа шүү дээ. Сүлжимлийн одоо сүлжимлийн машинууд л. Тэгэхээр бага уцнууд залгаж байгаа л нөгөөх нь ингээл хоорондоо сүлжээл юм гарч ирэх гэсэн үг тийм. Эднэр нь бол байсан яг эргэлтийн хөрөнгө инээтрээ бол цэвэр өөрөөсөө бүх юм надаа гаргасан. Тийм хувьяасаа. За тэгэхээр одоо хэрэг нууц биш бол хэрэг хэмжээний мөнгө байсан. За одоо гүй яг нөө нэг ийм баггүй. Ийм сүлжимлийн одоо нууц бол хэлэх шаардлагагүй. Тийм нэг шууд хэд гэж хэлэхэд бас жоохон энэ авант чинь тэдэнд хөргөөр л бүтсэн юм байна шүү гэж тэгэж штэ хүмүүс чинь. За яг ер нь бол энэ ноос ноолуурын бизнес Монголын хувьд энэ айгүй босго нөгөө нэг өндөртэй бизнес биш байхгүй өөрөө. Яагаад гэвэл Монгол түүхийн эдэнчнээ боловсруулж байгаа мал аж ахуйгаар бид нар чинь дагaanсан ард түмэн түүхийн эдэнчээ боловсруулж байгаа болохоор энийгээ дагаад том үйлдвэрүүд ч байгаа, том брэндүүд ч байгаа. Энийгээ дагаад жижиг одоо өрхийн үйлдвэрээс ахуулаад одоо жижиг дунд үйлдвэрлэлүүд айгүй их байдаг байхгүй. Тэр дунд ингээд өрсөлдөөнтэй гарч ирээд нэг брэнд үүсгээд ингээд нэг бүтээгдэхүүний одоо юник байдлаараа гарч ирэхгүй л энэ асар өрсөлдөөнтэй юм зах зээл байгаа байхгүй. Ноос ноолорын зах зээл. Энэ дээр болохоор яг түүхийн эдэн энчээ байгаа. Тэгээ бүх юм боломжтой болохоор ишээгээ орсон. Гэтэ яванда энэ зунаас бид нар одоо энэ улирлын чанартай бизнес шүү дээ. Өвөл олонгот айгуу сайн борлуулалт өсчин, зам болонгот таг борлуулалт зогсчин. Тэгээ энэ дээр бид нар бас нэгэн тал брендинг хийж байгаа юм чинь 100 одоо бид нар ажилчтай юм л ойдл сургаад те 100 хувц одоо яг Монголын Uniqlo хийцгээ амар бүрөөдсөн явж байгаа байхгүй гэдэг. Тэгэхээр энэ зунаас тэгээд нэг 5 хувц сонор хийгээд явах байх л гэж байна чинь. Тийм бүх бизнесүүд чинь дандаа мөрөөдлөөс л эхэлт юм шүү те. Тийм мөрөөдлөөс тэгээд мөрөөдлөхийн юм хийхгүй бол мөрөөдөл хийвэрээ үлдээл хийх юм болол тэгээд ямар ч байсан бодит юм зүйл болол ингээл явдаг л ах л да. Явж байгаа юм байна л да. Бас харин ийм ингээ хөөрөөд мөрөөдөлтөй хөтэлдэгдөө ийм юм хийцэн гэдэг чинь бас ингээ эргээ харахаар айгүй баярлаад байхгүй юугаач битггүй нөө айхгүй орцсон. Тэгээ. За тэгээд тэрээ одоо зовлон жаргалаасаа хуваалцаж компани байгуулад ямар ч лээсээ 2 жил хагасан хугацаанд үйл ажиллагаагаа явуулаад өнөөдрийн хэмжээнд харьцангуй амжилттай явж гин гэж харах гэж өөрөө. Яг цэвэр бизнесийн талаас нь бол энэ амжилттай явж байгаа бизнес үү?
яг бүр ингээд амжилтаа яг хамт стартап эхэлжсэн ингээд хүмүүс байна л да. Одоо яг тухайн үед 2 жил хагасын дотор айгүй мундаг амжилттай явж байгаа хүмүүс айж. Минийх бол харьцангуй удаашрал та. Гэхдээ энэ надад болохоор зүгээр санагдаад байгаа байхгүй. Надаа би өнөөдөр 10,000 хэрэглэгчтэй байлаа тий худалдаа авагчтай байлаа. Би 20,000 олох гэж зорихгүй. Зөв бүтээгдэхүүнийхэн чанар болоо одоо яг брендингд анхаарад 10,000 хэрэглэгч маань эргээд тий манахаас дахин худалдаа авдаг. Тийм л одоо ихний зорилт тийм байгаа даа. Тийм л нөгөө нэг зорилготой одоохондоо л ажиллаа да. Гэхдээ яг одоо яг нөгөө хүчин чадлаа томруулах те ингээд бүр их массаар үйлдвэрлэх те ядаж дотоодынхын зах зээлийг хангах тийм хэмжээ тийм нөгөө нэг хөрөнгө оруулалт ч юм а тийм шаардлагатай болсон үе наахгүй. Тэгээд амжилттай хувьд бол яг агцтай л да. Өмнөх 2 жил хагасаа одоо хамаагүй агцтай. Амжилт гэдэг нь одоо яг нийт борлуулалтын тоогоор л харж байна тий. Тийм борлуулалтын тоогоо харж байгаа. Дээрэс нь миний нөгөө бас юм юу байгаа шүү дээ. Тий. Нэг иймэрхүү хэмжээнд хүчэндээ гэдэг нэг харж байгаа юмнууд байгаа тий. Гаргаж байгаа бүтээгдэхүүнийхэн талаас бүтээгдэхүүний чанар дээрэс нь одоо юу гэдэг нь тий борлуулалтын чанар дээрэс нь одоо бид нар яг цалингаа тавиал бүх юм таардаг байсан бол одоо арай илүү шинэ байранд ордог ч юм уу тий ажилчдын тав тухайг арай илүү хангадаг ч юм уу тий тиймэрхүү байдлаар баг агц. Ашиг бол баг үйл ажиллагааны ашиг бол ингээд гараад яваад байгаа. Тэрүүгээр одоо ажлынхаа байрныхаа нөхцөлийг одоо ингээд сайжруулад явж гин гэсэн үг тий. Нийтдээ танах одоо хэдэн ажилтнтай? Одоогийн байдлаар нэг 7 8 хүнтэй. 8 үлээ. Тий. 8 лаа. Яг үйлдвэрлэл дээр болохоор 7 хүнтэй 8 9 үлээ юм байна. Тэгээд би болохоор өөрөө маркетинг, сурталчилгаа, бүх зураг авалт юмнуудаа би өөрөө гар бие оролцоо. Тэгээд нэг менежер байгаа. Тэгээд үйлдвэрлэл дээр болохоор нэг технологийн инженер гэ удирдах гэдэг нэг хүн байгаа. Тэр доор нь яг үйлдвэрлэлээ ажиллаж гэх. Нийтдээ нэг 9 хүн л. Тэгээд юу CEO. Тийм би CEO. Гэж. CEO ч гэжтэй ер нь бүх юма хийштэй. Ганц ширхэг товчны төлөө дэлгүүр явах маах юм бол би л өөрөө хийж байгаа юм чи. Гарааны бизнесийн яг бас нэг гүйцэтгэн байгуулагч гэл амар CEO гэл мундаг тайлтай байдаг мөртлөөрөө яг цагаа толгохлоор бол бүх юм л хийж чаддаг байх хэрэгтэй. Бүх юм хийх одоо юутэй хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай юм шиг байлаа л дээ. Харин тийм. Тэгэд өнгөрсөн эхний жил би өөрөө гэрээр хөргөлт хийж явдаг байсан байхгүй. Бүтээгдэхүүн гаргачаад тэрийгэ манайх тухайн үед нэг дэлгүүрүүдэд тавиагаа фэйсбүүкээр зөвхөн зардаг. Гэхдээ миний төсөөлжсэн бас бүр хангалттай илүү борлуулагдчихсан тухайн үед бол хүмүүс нэг шинэ ингээ брэнд энтер гэд хүлээж авах чадвар уучлаарай. Айгуу сайн байгаа байхгүй. Окей. За. Хүлээж авах чадвар нь айгүй сайн. Тэгээ би өөрөө нэг эцсийн хэрэглэгч дээр өөрийнхөө хийсэн юм гараараа ингээ бариад хаалгын тогшоод би бүтээгдэхүүнээ оруулж өгдөг гэсэн байхгүй санал бодлын бас тэр реакцтэй манай бүтээгдэхүүнийг задлаад үзлээ те ямар шохон хүний харцнаас л мэдэгдэн шүү дээ те ямар шохон реакцтэй тэрийг би өөрөө хараад тэгэд ерөнхийдөө за өргөлжлүүлэх боломжтой юм байна гэд одоо тэгээд өнгөрсөн жилээс бол дандаа хүргэлтийн компаниудаар ингээд амжаад манай юмнууд явдаг болсон. Одоо үйл ажиллагаагаа ингээд өргөтгөл ингээд явж байхад танах одоо зээлмэл авж ирсэн үү эсвэл одоо засгийн газрын дэмжлэгтэй одоо энэ янз бүрийн жижиг сажиг хэрэгтэй хэрэггүй төслөл ингээл яваал гэдэг юм шиг үлээ. 888 төсөл мөсөл гэж. Аюу хэмнүүд явдаг те. Манайх ерөөсө хамрагдаж чаддгүй. Яг би нэг ч хөөцөлтөг лагаал да одоохондоо би нэг өнгөрсөн 101 төсөл бичээд тэгээ тэрэн дээрээ зүгээр зээл авахгүйгээр зүгээр нэг партнер хайж эхэлсэн байхгүй. Нэг 2 хүн санал тавьж үзсэн. Тэгээд тэр хоёр нь бол хувь эзэмших партнер. Ягаад тэгэхээр би энэ бизнес дээр айгу ганцаардаад байгаа. Яг үнэнгээ хэлэхэд ганцаараа ингээ бүх юмаа хийхээр нэг хүний толгоноос 2 хүний толгой илүү штэ тий. Бас яг над шиг нэг юм нэг туул байвал би тэр хамаагүй брэнд чанартай брэнд хийн дээрэс нь хамаагүй олон маст тий илүү хүмүүст хүрч ажиллах юм болоо гэд одоо яг партнер хайж байгаа үе нахгүй юм нэ. Тэгээ зомбицэн төслөө одоо апдейт хийгээд илүү сайжруулаад явж байгаа. Банкны зээл гэхээр яг жижиг дундын зээл гээл сарын 0.87% хүүтэй тий.
ингээд зээлүүд байдаг. Тэд нар нь нөхцөлтэй бүгдээрээ л одоо JICA-гийн жижиг дундын зээл гээл те одоо Европын хөгжлийн банкны тэм зээл, ийм зээл гээл байдаг те бүгдээрээ нөхцөлтэй. Тэд нар нь болохоор гайхаад байдаг байхгүй би яагаад те худалдаж авч байгаа тоног төхөөрөмжөө өөрийг нь барьцаа хөрөнгө болгоод те одоо яг ингээд бодит юм хийж байгаа хүмүүс те яг ингээд худалдаа авахч нар нь үйлдвэрлэл нь ажиллаж байгаа хүмүүс нь те бодит юм хийж байгаа хүмүүст ягаад тийм зээл олгож олдох юм бол заавал нэг барьцаа хөрөнгө гингүүд банкнууд өөрсдийнх нь шаардлагыг тавина шүү дээ. Тэр нь олонгод үндсэн хөрөнгө болохоор нэг хөл хөдлөх хөрөнгө байр майр орон сууц газар юу гэдэг тийм над шиг залуу хүнд бол тэр амарлаг юу н байхгүй шүү дээ. Одоо тийм барьцаанд одоо гэр орноо тавьчихар чинь нэг л бас тийм хамгийн мад эн чинь тавих гээл шүү дээ тийм барьцаанд тавих. Тэгэхээр нэг зээл рүү яг тийм ч их орж гэсэн бодол одоохондоо байхгүй л ер нь бол би өмнө бас юу ажилласан л да банкнд бас ажиллаж илээсэн тэгэл яг чиний асуудлыг нөгөө тал дээр нь суудаг гэсэн юм л дээ. Гэтэ яг тэгэл эдийгээр банкуд бүгдээр ингээл зээлийн иргэн төлөлтөн дээр амар их ингээл анхаардаг гэдэргээд ярьдаг боловч яг ингээд цагаад тулаад шийдвэр гаргах болохоор бүх хамгийн түрүүнд эрсдлээ боддог байхгүй. За энэ хүн манай бидний мөнгийг авчиад буцааж төлж чадахгүй бол яах вэ гэдэг. Тэгтээ худалдаж авч байгаа тоног төхөөрөмжийг барьцаалаад дээрээс нь дахиад ингээ барьцаална гэдэг амар би ч гэсэн яг чамтай бол тэр тал дээр бол санал нэгдчихлээ л да. Яг тэгэхээр жижиг болон дунд бизнесүүд аж ахуйн нэгжүүд бол том компаниудтай харьцуулах юм бол харьцангуй айгүй том босгуудыг давж гарч туулж гарч ирэх шаардлагатай болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр засаг сонсоорой. Харин биднийг дэмжээрэй тий. Гэхдээ чи бас нэлээд хөөцөлдөж яваад тэмцэж үзэх хэрэгтэй л юм шиг байна тий. Тий. Яста харчлаа гэсэн тий юу банкны зээл рүү орох уу яах уу бодчихлээ. Би яг зээл гэхээр бас надаа нэг зээлийн хүн юм уу зээл гэхээр нэг сэтгэл зүйн өөр би ч бас нэг зээл энэ төр авч үзээгүй хүн байхгүй. Тэнгүүт над дээр яаж тосох нөө тий бас тэр талаас бодож үзэл жоохон ингээ имэйлттэй л байгаа л да тэрэн дээр ал тий. Тэр Maya гэдэг нэг хүүхэн яваад байдаг шүү дээ. Twitter дээр exclusive билетийн хувьд. Мань хүн болохоор хөгжлийн банкнаас бас нэг тодорхой хэмжээний зээл мэйл аваад Чингис Бондоос зээл авсан гэжсэн тий. Тэгээд өргөтгөл литер хийгээд яг тэгээд яг мөнгөө яаж зарцуулсан бизнесээ яаж хийж байгаа нь бол ондоо асуудал. Гэхдээ бол мань хүн ингээд аваад болцсон юм шиг л харагдаад байгаа. Гэтэ яс боломжтой ч юм шиг л харагдаад байгаа. Харин тийм ээ. Гэтэл ганцаардаа л байгаа юм тий. Ганцаардж байгаа. Яг ийм гоё нэг ийм мэдрэмжтэй нэг гоё юм хүмүүс эдэг да тий. Одоо яг хамт брэндийн одоо хэрэглэгчдэд те юу хүсэж ин зах зээл дээр тэрэн дээр нь хамт ажиллаад одоо л манай Авантын хувьд ийм байхгүй амар баяртай мэдээ хэлэхэд эрэлтэндээ нийлүүлэлт нь хүрэхгүй байгаа байхгүй ерөөсөн. Бид нар одоо ингээд хүчин чадлаа бид нар хагас бүтэн сайн дамардаг ажилчтай 9 цагаас 8 цаг хүртэл ажилуулдаг. Бага тоног төхөөрөмжн дээр бүх машин дээр хүмүүс зогсоогоод ажилуулдаг. Тэгсэн мөртлөө нөгөө худалдаа авахыг хүсэж байгаа бүх одоо худалдаа авагч нарт хурж нөгөө бараагаа зарж борлуулж чадахгүй байгаа байхгүй. Тэгэд энэ дээрээс би тэгээ өнгөрсөн жил тэрний өмнөх жил экспонуудад ороод бүтээгдэхүүнээ танилцсан явдаг гэсэн бол бэлэн бараагүй болцсон одоо баг экспонд орох боломжгүй болцсон яваад байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бол тэгээд борлуулалт бол эрэлт бол айгүй сайн байгаа юм тийм. Сайн байгаа. Тэгээ хүмүүс одоо хүлээж авч байгаа хүмүүс айгүй сайн байгаа. Хүүхдээ хувцс хичнээн хийж байгаа ч гэсэн яг хүүхдүүдэд зарахгүй шүү дээ. Эцэг эхт нарт нь зарж байгаа байхгүй. Шийдвэр гарч байгаа одоо тэр тухайн мөнгөд захиран зарцуулж байгаа шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь ээж аав нар шүү дээ. Ээж аав нарын сэтгэл зүйд тэ одоо худалдаа авч байгаа хүмүүсийн ээж аав нарын сэтгэл зүйд таарсан брэнд одоо чанартай бүтээгдэхүүн л хийгээд байгаа л гэсэн үг байхгүй. Гэхдээ мэдээж ирэх хүүхдийн бие таршаад байхгүй тэ ингээл фит болж өгдөг ч юм уу тэ. Би бас нэг охиндаа нэг юу аана. Талааж авна. Бэлэг явуулна. Дэлгүүрүүд чи хаана байдгийг борлуулах цэгүүд нь? Борлуулах цэгүүд нь одоо хаюудын хэлэх үү те? Юунд байгаа? Улаанбаатар хотын банкны ард талд наран пойнтын залгаа Bacos Baby Boutique гэдэг. За. Хүүхдээ хувцсны дэлгүүр байгаа. Туушин хотел, туушин зочд буудлын нэг давхарт ламуур
Creative Store гэдэг шүү дээ. Сүүлд одоо 100 нэгдсэн ламуурын дэлгүүр дээр байгаа. Гомода Concept Store гэдэг сүүлд Монгол дизайнеруудын нэгдсэн тийм дэлгүүр нэгдсэн бас энэ 100 нэгдсэн. Тэр нь хаана гэдгийг? Хүүхдийн зоогийн Dior-ын нэг давхарт B1 давхарт тийм. Тэгээд нэг нь болохоор одоо энэ 13 дугаар хорооллын тэр чи одоо сансар том айгуу том 13-ын халдвартын хойдолд сансар супермаркетын 2 давхарт нь Rio CGM гэдэг онлайн дэлгүүр. Тийм. Rio CGM-ийн дэлгүүр дээр зарж байгаа. Эрдэнэтэд болохоор нэг буян худалдааны төв гэдэг. Одоо тэндээсээ болж байгаа л да манайха Эрдэнэтийн одоо яг хүүхдийн төрөлцсөн салбар 2 дэлгүүртэй дэлгүүр. Тэнцээ одоо тавигдах гад юмнуудаа яриа явж байгаа. Дарханд байна уу? Дарханд байгаа. Дархны би бас нэг өөр дэлгүүр дээр очиж үзег болохоор хаягийн шин дархны 21-р байран за би харж байгаа. Хэлж үгэн саяхнаас энд байж байгаа. Дархнаас дархан зарж эхэлж байгаа. Худалдаж авч байгаа хүмүүс маань дарханд байна уу гэж асуудаг байхгүй. Тийм шин дархан гэд байд юм лээ. Би одоо дархан руу сайн. Доороо юу палаж явах шиг үнтэй. Торхтой. Тийм торхтой. Дээд шиг те товчтой. Палаж. Шин дархны шин хорооллын 15 дахь байранд Angel Kids гэдэг. Angel Kids гэдэг. За яг хаана гэдгийг мэдгүй байна гэхдээ. Би бас сонсож байгаа. Angel Kids дарханд Angel Kids хаана гэдгийг асуухад захын нэг нөхөр хэлээд өгөх байна. Тийм жижигхэн хотчтой тийм. Танай дээр одоо ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ эмэгтэй юу? Эсвэл бол одоо ажлын байран дээр авах байгаа хүмүүсүүдийг чи юуг нь илүү харж юм, гендерийг харж юм, эмэгтэйчүүдийг дэмжмээр байна уу гэсэн нэг тийм бодол санаа концепт явж байна. Феминист үзэлтэй юм байхгүй. Эмэгтэйчүүд бол хүчтэй одоо single mothers Монголд нөгөө гэр бүл салалт энэ төр гэл аюу их юм ярьдэн шүү дээ. Нийт одоо эмэгтэйчүүд л ер нь ингээл бүх юм авч явж гин гэж бодоод эхний 2 жил дандаа нөгөө нэг өрх толгоос ээжүүдийг ажилд авдаг гэсэн байхгүй. Тэгээд эхний 1 жил бид нар бүр ингээд 7 хоног цалингаа тавьдаг байсан. Манад ажиллаж байгаа хүмүүс мэдээж хэрэг үйлдвэрийн ажилчид, цэхийн ажилчид бол тэмч нөгөө нэг хангалттай амьдралтай хүмүүс биш аахгүй. Нүүрсээ аавн яг өдөр тутмынхаа хоол хүнсээ аваад ингээл таардаг. Тэгээд цалингаа 7 хоногоор тавьдаг байсан аахгүй. Тэгээд яг single ээжүүд гэсэн чи эргээд нөгөө би чи айгуу төсөөллөөр айгуу ингээл хүмүүс туслая дэмжээ те ингээд нийгмийн нөгөө одоо хариуцлагын хүрээнд нэтрээ ажил олгогч юм чинь ингээд эмэгтэй 2 хүүхэдтэй 1 хүүхэдтэй ээжүүдийг ажилд авъя гэдгсэн чи эргээд тэд нар чи одоо хүүхэд нь өвдөлт ганцаараа юм чинь хүүхдээ харна гэх айгуу их чөлөө авдаг те тэгээ ажил нөгөө нэг одоо бүтээлч байсан тийм айгүй тийм айгүй их тэгдэг болоо тэгээ сүүлийн үед бол тэрийг бол бүр хайцсан гэсэн ерөнхийдөө л тэгэд нэг 2 эрэгтэй хүн байгаа эрэгтэй хүн хамаагүй нөгөө илүү олон цагаар ажиллах ачаалт авах чадвартай тэгээ арай илүү нөгөө нэг бүтээлч байдал нь одоо нэг эмэгтэй хүнээс өдөрт нэг 7 цамц гардаг бол эрэгтэй хүн ажиллавал одоо нэг 10 цамц хийдэг ч юм уу те. Тэр үүднээсээ одоо сүүлийн үед дандаа нөгөө илүү нөгөө нэг бүтээлч байдлыг харж авч байгаа. Тийм ажилд авал. Дунджаар хэрэг хүмүүс одоо яг тухайн ажлын байран дээр байж байгаад гарах уу? Одоо ажлаа хэрэг солидгийг. Танаа дээр ажилд орсон хүмүүс. Ер нь бол гайгүй дээд яг анх Авантыг үүсгэн байгуулаа явж исэн нэг 2-3 хүн бол яг тогтмол байждаг байхгүй. Яг тэд нар нь болохоор өөрсдөө илүү олон жил тэр ажиллаараа нөгөө ажилласан туршлагатай тий. Тэгээ олон жил ажилласан туршлагатай тэгээ тэд нар нь байждаг яг хоо бус нөгөө одоо туслах ажилтан ч юм уу тий тэд нар нь бол байнга солигдоо явчихдаг. Дунджаар одоо нэг өвлийн нэг улиралд бол одоо өвлийн нөгөө нэг яг нөө борлуулалт өндөртэй үед бол нэг хэсэг ажиллаж байгаа л тэгэл гараал дараа жилээс нахад өөр хүн ирдэг ч юм уу. Би бас ингээл подкаст хийж байгаа ч гэсэн хайж байгаа амар их подкаст ингээл сонсдог байхгүй хэрэгтэй хэрэггүй ингээл сайн юм сонсоод байдаг. Тэгээ өмнөх подкастууд дээр хэлж ийлүүгүй лөө мартчихжээ. Ямар ч гэсэн How I Built This гэд NPR-ын англи хэл дээр подкастууд явдаг байхгүй. Тэгээд тэр нэг ярьцлага хэлбэртэй. Тэгээд дандаа бизнесүүд одоо том болсон бизнесүүдтэй ингээл хүмүүстэй ярилцаад стартапа яаж хийжсэн, анх яаж хийжсэн гэд
Тэгээд Patagonia шүү дээ. Patagonia гэдэг нөө хувцсны дэлгүүрээ. Тий. Үйлдвэрлэгч гэх юм уу? Тэрний үүсгэн байгуулагчтай ярьсан өнөөдөр хүртэл нэг л хүний эзэмшилд байдаг private компани байгаа байхгүй. Гэхдээ бүр амар сайн борлуулалттай. За ямар ч гэсэн жилийн борлуулалт тэрбум гаруй доллар ингээд гараад явцсан. Тэг яг тэр хүний яриаг ингээд сонсоод ямар философитой хүн бэ? Яагаад ийм юм хийж исэн бэ эднэр гээд ингээд сонсоод байхад амар тийм ер нь бол айгу юу гэвэл юм сонио үрмэц хүн байлээ л дээ. Тэг яг нөгөө хувц хамаг бол анхаарал нь бол бид нэр хямдхан хувц ихгүй, хямдхан үнээр зарахгүй. Зүгээр л чанар дээр хамаг анхаарлаа хандуулаад үнтэй ч гэсэн хамаагүй амар чанартай хувц ийн гэх. Тэгээ манай хувцнуудыг одоо жишээлбэл 7 жил, 10 жил мэлээр ингээд өмсдөг хэрэгэлдэг гэдэг. Миний одоо өмсөж байгаа өмд бол 7 жил мэл гээл. Тэгээ ярьж байгаа байхгүй. Миний самц бол ингээд сүүлийн 5 жил ингээд өмсөж ийн гэдэг. Тэгээд би анх бизнесээ байгуулахдаа бол 100 жил ингээд үйл ажиллагаагаа явуулах тийм одоо компани байгуулъя гэсэн тийм концепттэй тэгж хийж исэн. Тийм болохоор бид нэр огцом одоо өсөл буюу огцом growth дээр бол ерөөсөн анхаарал хандуулаагүй. Тэгэл айгүй органик өсөлтөн дээр хараад ингээл өсгөөд ингээ явуулж исэн ингээд. Хэдийгээр яг мань үний хийж байгаа тэр нэг философи нь бол танахаас бол арай ондооч гэсэн сонсоод үзэхэд бол бас айгүй дэжгүй юм байлээ. Patagonia-гийн үүсгэн байгуулагч нэрийг мартчихжээ. За ямар ч байсан how I built this гэдэг линк би бас юун дээр подкастын Facebook пэйж дээр бас тавьчих. За тэгээрэй. Тийм. Тэгээд how I built this дээр айгүй сонирхолтой стартапууд ер нь from scratch гэдэг бас нэг нэртэй подкаст байгаа. Тэр бас дандаа ингээл стартап хийж байгаа хүмүүстэй ингээл яриад Instagram-ийн стартап хийж исэн хүмүүстэй Dropbox энэ юуны Warby Parker гэдэг нүдний шилний бас нэг л амар супер hot sexy том тэрбум долларын компани одоо Америкт ингээл болоод ингээ явж байгаа юм билэ. Тиймэрхүү гоё ресурсууд юу байна. Энд Facebook пэйж дээр бас гаргаад ингээ тавьчих. Танай пэйж дээр одоо хэр их олон юу даагчтай байна. Жоохон шүү дээ. Facebook 200 хэд байна. 200 за 290. За 300 гарах гал 300 гэдэг нэг л эрүүг дээр нэрчээл. Гэхдээ яг нөгөө сонсдог хүмүүс бол гайгүй харьцангуй гайгүй Facebook юунасаа лайкаас бол хамаагүй илүү хүмүүсүүд даунлоод хийгээд тэгээ яг зүгээр Facebook пэйж нээдэг нь бол арай нэг сонсохгүй байгаа мэдгүй байгаа хүмүүст ингээд хүрх үүднээс л Facebook пэйж хийгээл ингээд баггүй танаа юг нэг 2 ч удаа бүр сонсож энд юм Монгол ер нь подкаст гэхээр яг ийм ярилцлагын хэлбэр байдгүй шүү дээ. Тэгээд дандаа л эсвэл нэг Улаанбаатарт гээл тэ эсвэл дандаа хөгжимтэй тэ DJ нарын хийдэг подкастууд байдаг байхгүй. Харин тийм дуу хөгжим л яваад байдаг юм байлээ. Тэгээд би Cool Монгол гэж гарангууд нь вау гэж бодсон байхгүй ёо. Ашгүйдээ тэ энд нэг ийм хүн байна. Тэ ашгүйдээ гэж басан тэгээд уурж оролцуулсанд баярлалаа. Сонсож байгаад маш их баярлалаа. Дэмжиж байгаад маш их баярлалаа. Тэгээд тэгэл би бас ингээд сонсогчдоо бас яг сайн мэдгүй байл да. Ямар хүмүүс яг юу сонсоод юуг хайж ингээд сонсож байгаа гэдэг нь бол яг сайн хэлж мэдгүй. Гэхдээ нэг таамаглаад байгаа юм болохоор юм стартап маягийн юмнуудыг ингээд арай жоохон илүү түлхүү сонсоод байгаа юм болов. Жоохон залуу хүмүүс эсвэл бол нэг 20 30 насны л залуучууд их шиг л өөрсдийнх нь гараараа өөрсдийнх одоо хүчээрээ нэг юм бүтээ гэсэн тиймэрхүү хүсэл эрмэлзэлтэй л хүмүүс сонсож байгаа юм шиг байлээ. Тэгэл явахтай санаа нь бол янз бүрийн ингээл салбарын хүмүүсүүдтэй ингээл яриад яг өөрийгөө олцсон монгол хүмүүс өөрийнхөө одоо яг пашнаа ингээл хэрэгжүүлээд явж байгаа. Тим хүмүүсүүдийг л би хайж байгаа. Тэгээ энэ процесс нь өөрөө миний хувьд бол амар юу болчиход байгаа байхгүй одоо Монголыг одоо өөр нүдээр ингээд өөртөө дахиж бас ингээд шинээр нээж үзэж байгаа байхгүй. Өмнө ерөөсөө мэддгүй байсан айгүй сонин айгүй өвөрч хүмүүстэй ингээд уулзаа танилцаа тэдний түүхийг амьдралыг ингээд мэдээд ярилцаа тэгээ ингээд олон нийт цацааж байгаа байхгүй. Тэгээ яг хоо сонсогчд маань энэ бизнес талаасаа яг компани байгуулахад яг ямар байдаг юм болоо залуу хүний хувьд ямар бэрхшээлүүд байдаг юм болоо гэж зөндөө янз янзын асуудлууд би болохоор сүүлд гэхдээ яг одоо ингээд
нэг төсөл бичиж байгааг ярьжсэн шүү дээ. Төслөө бичээд дууссан. Тэрийг апдейт хийхдээ өмнөх төслөө одоо 5 сард бичсэн төслөө харангуут би өөрийгөө голсон байхгүй. Хөөхий нэг хүүхдээ нэг жоох хүүхдээ нэг жоох яг ингээ мөрөөдлөөрөө бичсэн юм шиг юм. Одоо болохоор яг юм тоо баримттай. Тэгээд дээрээс нь юм лээ. Манай одоо Монгол сайтууд ингээд статистикийн тоо баримт энэ төр тий ингээд хангалттай мэдээлэл хангалттай ерөөс апдейт хийдэг юм лээ. Ерөөс цацдаг. Одоо ноос налуурын холбооч гэх юм уу тий. Тэр чи одоо уйлрал болгон ч юм уу эсвэл хагас жилд нэг удаа ингээд үнийн индекс нь ингээд өөрчлөгдөж явах хэрэгтэй байгаа байхгүй тий. Угаасаа л эдийн засаг өсчээвэл өснө тий ингээд тэгсэн чинь тэр үнэн нь ерөөсөө олддгоо. Би бүр Австралийн энэ налуурын бирж дээрээс ингээд үнэнүүд олж хараа те арай нэг тоо баримттай болоод ирэнгүүт шал өөрөөр харддаг юм байна л да. Тэнгүүд Монголд одоо жилд өнгөрсөн жилд 79,000 хүүхэд шинээр мэдлсэн. Тэрний өмнөх жил 83,000 л да тийм статистикийн тоо баримт байгаа байхгүй. Жил болгон ингээд хүүхдүүд ингээд өсөөд төрөөд ингэж байгаа энэ зах зээл яг ингээ харангууд энэ зах зээл одоо дөнгөж төрсөн хүүхдүүд те 0-6 нас эсвэл 0-12 насны хүүхдүүдийн энэ зах зээл бол цэвэр хоосон зах зээл байгаа байхгүй. Энэ дээр бид нэр өөрсдөө те дотооддоо үйлдвэрлэлээд ингээд нэг эн чинь бол хувцс гэдэг чинь бол яг хүний хамгийн анхан шатны хэрэглээ байхгүй. Хоол идэх ёстой хүн чинь те хувцс өмсөх ёстой те энэ анхан шатны энэ хэрэглэн дээр бид нар өөрсдөө ерөөсө тоглолт хийдэг байгаа байхгүй. Яг гадны нөгөө нэг одоо брэндүүд гадны хувцсны үйлдвэрүүд те хятадаас ихэнхдээ орж ирж байгаа үйлдвэрүүд энэ дээр тоглолт хийж байгаа. Бид нар өөрсдөө энэ хоосон зах зээл дээр тоглолт хийя гэд айфондаа ингээд нэг авант гэд нэг юм хийчээд яваад байгаа байхгүй. Тэгээд тоо баримттай ингээд хараад ирэнгүүт энэ миний хийж байгаа юм илүү бодиттой надаа илүү ингэж илүү бодтой одоо илүү ихтгэлтэй ч юм уу те ингээд за энэ ер нь бол өсөх хандлагатай те энэ бол ер нь амжилттай байх боломжтой бизнес юм байна гэдэг. Анх бол зүгээр мөрөөдөөдтэй айгу мундаг орсон. Одоо л яг ингээд нэг арай өөрөөр хараад эхэлж байгаа. Одоо тэгэхээр commercial стратеги боловсруулалт одоо ингээд хэтийн төлөв компани яаж өсөх үү, яаж томруулах уу гэсэн тиймэрхүү амар ингээд айгу хүн сэдв штэ. Айгу их бодож явах хэвээр. Энийг чи одоо ганцаархнаа өөрөө л дотроо хийгээд байна уу эсвэл өөр хүмүүстэй ингэж ярьдаг юм уу эсвэл яадаг та нар менежерүүд хийдэг юм уу? Тэгэл өөрөө нэг менежер нь. Тийм. Нэг менежер болохоор Чехийн иргэн хүн байгаа. За. Клара Кочкава гэдэг Монгол судлалын мундаг эрдэмтэн одоо доктор хамгаалах гээд Монголд ирээд Монголд хайртай дуртай болоод энд үлдсэн хүн байхгүй юу? Бүр монголоор ус цас ярьдаг. Клара болохоор яг миний найз тэгээд миний хамгийн сайн туслах менежер гэдээ явж байгаа байхгүй юу? Манай хүн болохоор яг надтай шийдвэр гаргалтын хэмжээнд болохоор ярилцдаг. Шийдвэр гаргалт төлөвлөлтийн төлөвлөгөөг бол цэвэр би ганцаараа яадаг. Тий. Манай хүн болохоор яг ингээд нэг миний одоо ажлын нэг одоо нэг 40% ч юм уу 50% нугалж өгдөг өдөр тутмын ажлын тий. Тиймэрхүү менежер болж байгаа. Яг өдөр тутмын үйл ажиллагааны ажлуудыг чинь л авч явдаг юм тий. Авч нугалж өгдөг. Одоо би ингээл гадуур ингээл өчнөө ажилдаа яж давхар ингээд имэйл бичээд ингээд сууж хахад надад айгүй хүндрэлтэй байхгүй. Тэр чинь тэндээс имэйл ирсэн маань тэгчээрээ гэнэ за тэгээ гэл ингээл. Хэд орчим насны юм дээр чинь? Зайз 33-4-тэй юм ба. Тэгээд Монголд ингээд үлдсэн. Монголоор аягүй сайн ярина. Монгол улсын иргэн үгүй юу? Иргэн биш. Битээр визнийхээ асуудал дээр нас асуудалтай байгаа. Сая манай хүний визний хугацааны одоо дуусах гэдэг. Уул нь бол энэ хүнийг цагаачлалаар аваад үлдчихмээр байгаа байхгүй. Би бол өөрөө бас үлдмээр байна. Иммигрант тийм өөрөө бас үлдмээр байна гэж. Сая нөгөө он гарахын өмнө сүүлийн 2 жил Чехт очиагүйгээ гэр бүлийнхэн дээр очиод баяраа тэмдэглээ нэг сар гараа хугацаанд тэндээс ахгүй тэнд багтаа энд хийх юм олдохгүй нэ тулаа би бушуухан Монголд очиж юм миний ингээ ажиллаа хийх ингээд давхар орчуулга энэ төр хийгээ явдаг аахгүй тэднэрийгээ хийх юмсан ингээд яарад байна гэдэг аахгүй Монгол тийм амар хайртай хүн тэгээ бид 100 годомжоор явжсэн чинь гадны зуулчтай явжээд энэ шаруудыг харахаар энэ цагаануудыг харахаар нэг л сонир санагдаад байгаа юм өөрөө гадны юм шүү дээ тэгээ бүр тийм Монгол наашаага одоо сэтгэлтэй гэдэг юм уу? Тийм болцсон байхгүй. Тэг би энэ визний асуудлыг хоёлаа яаж шийдэх вэ? Бас гадны хүн авч ажилласан гэхээр манай компаниас илүү нэг татвар төлөх болчоо тий. Нэг эвтэйхэн нөхцлөөр эвтэйхэн байдлаар зохицуулах арга тал хайгаал. Менежментийн гэрээ мэрээ гээд мань хүн өөрөө нэг аж ахуй нэгж болоод нэг тиймэрхүү зохицуулалт дээр бас болох л байх л да.
Гэхдээ суудхангийн татвар гэдэг бас нэг асуудал гэдэг. Тийм, нэг сар болгоно 400 эдэн мянган төгрөг өгчлөө тий. Тэгээд гадаад ажилчин Монголд авах юм бол юу яасан ажлын хөлсний доод хэмжээг 2 нугалсантай адилхан дүнг хөдөлмөрийн хамт жилээдээ нэг тиймэрхүү юм төлдөг нэг тиймэрхүү юм байгаад идэв шүү нэрээ. Тийм тэгээд одоо яа тийм ба энэ ганц менежер явуулчмаар гулна гэсэн. Тэгээд минь бол айгүй чухал хүн юм ба шүү дээ бизнесийн хувьд бол тийм. Дээрээс нь одоо барууны орны хүн болохоор тэр чинь надаа ингээ гой санаанууд аюу их ширэлдэг байхгүй. Уулсан хамаагүй биднийг бодвол ингээ хамаагүй нээлттэй сэтгэлгээтэй те одоо нүд нь нэгтцэн гэж ярьдэн шүү дээ. Тийм хүн болохоор ингээд яг миний дэргэд авах нь хэрэгтэй байхгүй ер нь. Тэгээ бас хар шар гэд одоо чехэд онлайн тийм дэлгүүр нээж байгаа манай бас. Тэр нь болохоор Монголд одоо энэ эсхийн ноос ноолорын бүтээгдэхүүн те Монголд үйлдвэрлэсэн юмнуудыг чехүүдэд зарах. Тийм вебсайт нэгэ тэрэн дээр авантыг хоёлоо оруулъя, ийм байдлаар оруулъя гэж ярилцаал ингээл яваа. Одоохондоо танах бол зөвхөн яг Монголын зах зээл дээр л ингээл үзэж байгаа юм байна тий. Экспортод гарч байна. Экспортод гарч ирсэн. Өнгөрсөн жил хятад руу гардаг байсан. Тэгээд энд хүчин чадлаа дийлэхгүй дээрэс нь нөгөө хятад руу гарч ирсэн хүмүүс тэгээ яг юм хатуу гэрээ контракт энэ төр хийгээгүй. Би тэгээд төлбөр мөнгөний асуудал дээр жоохон жижиг газар болохоор тэнцэнээс мөнгө төвчжэнгүүт энэ чинь ингээ үйл ажиллагаа доголдоод ирчих. Тэгээд ерөнхийдөө юмнуудаа за байлаа арай бодлоогүй юм байна гэд байлцсан байна. Ер нь тэгэл жижиг бизнесийн зовлон бол нэлийн л их юм байна тий. Тий. Хүргэлтийн төрөн хувцсыг ингээд айл болгонд ингээд хөргөж өгжсэн гэдэг гисэн штэ. Тэр хэр байсан бэ? Ер нь яг бизнесийн үйл ажиллагаа явуулахад тийм боломжийн юм байна хүргэлтийн бизнес хийхэд. Энд чинь нөгөө авант чинь хүүхдээ хувц болохоор ямар хүмүүс худалдаж авах вэ гэдэг одоо таргет маркет гэж ярьж байгаа шүү дээ тийм. Манай одоо зорилттой зах зээл маань болохоор бага насны хүүхдүүдтэй ээжүүд ахгүй. Хүүхдүүд нь өмснө, ээжүүд нь худалдаж авна тийм. Бага насны хүүхдүүдтэй ээжүүд хаана идэв вэ? Гэртээ л байгаа. Гэртээ байхад нь тийм тэд нар чи хүүхдэд тэрвэл энэ өвлөө уйлрал носон өмд хайгаад ч юм уу носон цамд хайгаад явахад хүндрэлтэй байхгүй. Тэнгүүд бид нар нөгөө нэг арай илүү те хүн худалдаж авахд гэрт нь хүргээд өгчээ гэд. Тэнгүүд яг манай энэ бизнесийн онцлогт энэ өөрөө тохироод байгаа байхгүй. Гэртээ сууж байгаа ээжүүд онлайнаар загчиж болно, утсаар залгаа загчиж. Ямар ч хэлбэрээр захиалж болно те. Тэгэл худалдаад авчих. Одоо ч гэсэн delivery хийж байгаа юу те? Хийж байгаа. Танаа онлайн вебсайтаар ч ороод Avant Cigmen юу вэ? Манай вебсайтаар бол яг худалдаа хийхгүй байгаа. Зүгээр энэ болохоор саяхан 2-7 хоногийн өмнө л ер нь бол вебсайт лонч хийгдсэн байхгүй. Гүүцэд нөгөө өөрлөлт энтрээ хийж дуусааг байгаа. Яг нь гадны ганц 2 хүн сонирхохоор нь би энийг одоо ингээд вебсайтаа ажилд оруулчаа. Ядаж нэг ороод үзэхэд компани танилцуулга, брэнд профайл энтер байх хэрэгтэй гэдэг. Тэгээ нийцсэн байгаа. Энэ дээр өвшөө хийх ажлууд байгаа л да. Facebook-оор захиалж болно 1916 17 гэд захиалгын утас байгаа. Тэндээс захиалж болно. Rio Cigmen гэд одоо нөө Монголын одоо гайгүй 16 17-оор залгаад авч болд юм. Тийм. Тэр чинь дэлгүүр юм уу? Утасны дэлгүүр юм. Үгүй энэ хүргэлтийн одоо нөө UB илгэмж ахгүй. UB илгэмж хүргэлт одоо delivery гэдэг газар ахгүй. Ийшээгээ залгаал Avant-ийн тэр кодтой ингээд тийм бараг тийм өнгнөөс нь тэдэн настай хүүхдэд авъя гэх. Хаяа мэддэг болсон юм уу те? Энд чинь одоо сүүлийн үед юу дэлхийд дахинд онлайн худалдаа ингээд те e-commerce одоо энэ delivery service асар энэ явандаа ерөн хүмүүс гадуур яваад дэлгүүр хэсгэж байх бах уу ер нь тийм. Тэгээ Монголд бол 16-17-оос өөр газар тийм хөргөлтийн бизнес хийж байна. Хөргөлтийн сервис үзүүлж байна. Зөндөө байгаа. Дугуйтай эднэр айгүй амар штэ. Өдрийн ингээд нөгөө төгжрөл донд ерөөсөө ингээд зогсохгүй. Хөргөлт хийдэг одоо хүмүүс нь 4-5 хүн ингээд бүс нутгаар бүсээр нь ингээд хуваад авчихна. Одоо дүүргээр нь Баянгол дүүрэг, Чингэлтэй дүүрэг гэд тэ. Тэгээ хувааж аваад одоо хөргөлтийнхаа хаяг ингээд юмнуудаа өглөө бүх нөгөө нэг мэдээлэл авангуутлаа хувааж аваад тэгэл өдөртөө хүргээд өгчтэй байхгүй. Тараад өгчтэй. Лаг юм байна те. Би манай тарин энэ ингээд нэг амар хөгжсөн болоо гүн болоо гэл би өөрөө ерөөсөө ашиглаж үзег болохоор онлайн худалдаа Монголд ерөөсөө бас нэг жоохон таарахын лах шиг лээ. Миний мэдхийн тэр Rio Cigmen бол нэг харьцангуй боломжийн хамгийн боломжит нэг вебсайтыг байгуулад ингээд явж байгаа. BSB номи эднэр бас нэг өөртөөхөө юмнуудыг онлайнаар бас зардаг юм шиг байлаа. Тий. Гэхдээ яг
тийм 8 өдрөөр орж авдаг хүн байт юм болов гэсэн. Үгүй мэдгүй харин уул нь бол интернетээр авч болдог юм шиг байлээ л дээ. Би тэгээд одоо янз бүрийн уул нь энийг хөгжүүлвэл аль талдаа нэг зардал багтаа байхгүй. Дэлгүүрийн лангуун дээр тавиал тэр чинь нэгдүгээр төрөөс төлж байгаа, худалдагчийн цалин төлж байгаа тий. Ингээд ийм зардлууд аягүй их гарч байгаа шүү дээ. Тэр хэмжээгээр бүтээгдэхүүнд оногдож байгаа одоо өртгөн дээр нь оногдож байгаа зардлууд нэмэгдэнгүүт бүтээгдэхүүн чинь өөрөө үнэтэй бос ингээд зарагдаж байгаа байхгүй. Тийхгүй зүгээр л онлайн агуулгад ингээд хадгалаас та тий онлайнаар хувцас харлаа. За хувцчаа юу ч тий бүх юм харлаа. Захиалангууд тэр нь ингээд хүргэгдээд ирнэ гэдэг чинь хамаагүй бас цаг хугацааны хувьд тий аль талдаа ашигтай бол авчиж байгаа байхгүй. Одоо бүр хятад методод ч юм уу тий бүр хүнсээ ингээд зүгээр дуудчихдаг болсон шүү дээ. Айгу амар тий. Тийм байлээ. Тэр WeChat-аар бол WeChat чинь нэг супер аппликейшн юм тий. Харин тий. Хуучин чинь за саяхан би бас нэг юм бас амар ядаргаатай ингээд интерхий хүртэл тий мөнгөний гүйлгээнд бүх юмаа хийждэг гэж байгаа байхгүй. Тавчхан ингээл жижигхэн докюментари нэт бас үздэг байхгүй. Байнгын нэг бол нэг чихэн дээр нэг юм ингээл дөнгнөл ээж идэг, нэг бол нэрэн дээр юм дөнгнөл ээж идэг. Тэрэн дээр харин юу гэдсэн хуучин ч яах вэ нэг 5-10 жилийн өмнө бол баруунд ингээд Америкт Silicon Valley-д ингээд application development-д явагдал гойгоо апп гараад Facebook, Twitter, Instagram гэл иймэрхүү юмнууд ингээд хөгжөөд явж исэн. Тэнгуутаа хятад бол тэрийг яг copy хийж байгаа. Юу яаж байгаа л байхгүй. Copy хийж байгаа л copycat л байгаа байхгүй. Тэгэл Weibo, WeChat гэл ингээд бас яг адилхан юмнууд ингээд гаргаад тэгээ байжсэн одоо болохоор хятадын software development нь болохоор айгу ондоо төрлөөр ингээд амар хөгжиж явж байгаа. Яагаад гэвэл амар хэрэглэгчтэй. Тэгэл ингээд айгу innovation ингээд явагдаад тийм. Тэгээд сүүлийн үед нэг концепт нь болоод байгаа юм super application гэдэг концепт. Facebook эднэр нэг хийх гээд үзэл байгаа. Хөрх яг нэг Facebook Messenger-ийн chatbot гэл нэг байд юм шиг байлээ. Одоо яг ингээд барууны application систем дээр орохлоорэ юу юм бэ л дээ. Альва нэг юм үйлчилгээ авахын тулд тусдаа ингээд баахан айгүй олон төрлийн аппликейшнуд байгаа байхгүй. Facebook тэрийг ингээд багасгаад бүх юмын зөвхөн манай Messenger-ийн аппликейшнэр буюу цагаагаар мэдмээр байгаа бол зүгээр л мессеж өчөөл Facebook Messenger лөө цагаагаар мэд чинь билет захимаар байгаа бол ингээд Messenger-ээр ингээд харьцдаг гэдэг. Тэгээд чинь тэр чинь WeChat-ийн концепц юм байл шүү дээ. WeChat ингээд анхандаа бүгдийг хийцэн. Тийм, чатаар ингээд эхэлж ийснэ дэлгүүр болоо, захиалга болоо, delivery болоо, юу өст. Тэг мөнгө шилжүүлдэг, бүх юм байгаа. Хоорондоо танилцаж болж ийн ойр хавьд ямар хүн байна гэ уцаа сэгсрэнгүүд ингээд гараад ирж дээ шүү дээ. Айгүй. Тэгээд апп байдаг шүү дээ. Одоо яг тэр мэр бүгдээр орцсон байж байгаа байхгүй. Тэ айгүй нэттэй. Супер аппликейшн гэдэг байгаа юм лээ. Гэтэ яг хөө тэгээд Монголд юу юм бэ лээ те. Ингээд хараад байхад бол гой ингээд хөгжөөд явж гин. Ингээл хэсэг ингээ баг ч гэсэн ингээл хөгжлүүд нь ингээл яваад. Жишээлбэл энэ delivery-г бол би Монголд байхгүй юм байна. Улаанбаатарт би өөрөө ашиглаж үзээгүй болохоор л байхгүй нэ гэж бодоод яваад байгаа байхгүй. Тэгээ хүн хилэн гот нь вау хийгээд эхэлсэн байж таа гэд. Нилээд манад одоо сүүлд 2 компани санал тавьчихсан. Тэгээд би яг хоо энэ нөгөө UB илгээмжтэй өмнө гэрээтэйсэн болохоор тэгээд сурсан басснараа гэл за хідүүлээ яачаа гэл явдаг л да. Тэгээд нилээд энэ иймэрхүү компаниуд байдаг баха. За хайж байгаа партнерийн талаар профайлыг гаргаж өгөөч. Ямар хүн байх штэ. За одоо ийм байхгүй. Би одоо ганцаараа хэрвээ партнер болох юм бол бидний бизнес болох байхгүй. Миний бизнес биш. Тэнгүүд бидний бизнес гэнгүүт яг өөрийн бизнестэй мэдээж хэрэг тэр хүн тэ ингээд мөнгө оруулж байгаа тодорхой хэмжээний инвест хийж байгаа ишээгээ. Тийм болохоор яг надтай ижлэхээ одоо бүх юмд оролцсон. Зөвхөн ингээ мөнгө оруулаад надаас ашиг авах биш те. Надтай ижлэхээ бас энэ чинь санаа бодлоо хуваалцаа, шийдвэрээ хамт гаргаад ингээ явчихныг тийм л хүн хэрэгтэй. Дээрээс нь мэдрэмжтэй залуу гэсэн өндөр царайлаг заахад л ярихгүй тийм. Залуу хүн байхад ерөнхийдөө тийм мэдрэмжтэй тийм хүн байхад л болж байгаа тийм. За хэр хэмжээний мөнгө чи хайж байна? Би сая энэ 150,000 $ төсөл бичсэн байхгүй. Яг энэ баг төслийн хувьд бол баг хөрөнгө оруулагч одоо би хөрөнгө оруулагч бай чи ч юм уу те ингээд бид нар юу сонирхох вэ гэвэл мэдээж хэрэг нэг бизнес руу мөнгө оруулаа хөрөнгө оруулагчид бол их хэмжээний юм дээр л сонирхох шүү дээ те
их хэмжээний ашиг дээр те тэгээд нөгөө нэг тэр exit plan энэ тэр айгуу сайн харна те тэр бизнес руу орлоо 2 жилийн дараа за би 2 жилийн дараа юм уу 3 жилийн дараа $200,000 $150,000 орууллаа 2 жилийн дараа гарлаа тэнгүүд эн чинь нөгөө 2 жилийн дараа гараад компани одоо ашигын хэдэн хувь ч юм уу тодорхой хэмжээний хувь тохирно те тэндээс авч явна гэхээр тэр хүмүүст айгуу бага сонирхгүй байгаа аахгүй ерөөсөн энэ бага хэмжээний төсөл өгөөж нь бага байна гэдэг. Өгөөж нь бага болохоор инвесторуудад бол энэ амар инээдтэй юм харагдаж байгаа аахгүй. Миний хувьд болохоор би болохоор тийм амар зүрхтэй том юм төсөл энтер бичихгүй те тийм том ингэж юу хахаас надад бол миний чадал хүрэх ч юм уу хүрэхгүй ч юм уу сайн мэдэхгүй байгаа аахгүй. Ажимаар багаар ингээ хүрээгээ тэлж зах зээлээ хамж явж агаад дотооддоо бүр ингээ супер яг үндэсний нөгөө бүх хүмүүс хэрэгэлдэг болоод ирэнгүүт нь одоо экспорт гэж жоохон том юм ярьж болж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг энэ дээр инвестор гэд хайгаад үзэнгүүт энэ хэмжээний мөнгийг одоо оруулах инвестор гэхээсээ илүү найз нөхдийн хүрээ ч юм уу эсвэл танилын хүрээ ч юм уу иймэрхүү хүмүүстэй санаа бодол нийлээд тий ишигээ ороод партнер олоод явал илүү зүгээр юм болоо гэж бодод байгаа. Ер нь тэгвэл мөнгө оруулчаад co-manager бол гэж байгаа юм шүү дээ тийм хамт ингээд менеж хийгээд бизнес хийгээд ингээд явъя. Би бол суурийг босгоцсон байгаа шүү дээ. Манай брэнд гайгүй нэр хүндтэй ер нь бол хэрэглэгчтэй олцсон. Байнгын хэрэглэгчд бол байгаа. Эннээс ингээд тэлий гэхээр би хүчин чадлаа дийлэхгүй болонгот хэрэглэгчтэй гомдох гээд байгаа байхгүй. Бас нэг талаараа яг ингээд амар гоё зураг авалтаа ягаал аягүй гоё бүтээгдэхүүнээ сурталчлал тавилаа авах гээд очингууд байхгүй бол бас хүн эднийх байдгүй ингээд нэг хүн ингээд болчлаа тий. Тэгээ найз нь энэ авант айгу гоё юм биш үү. Очиж авдангууд үгүй наадах чинь байдгүй ингээд бол нөгөө хүн болчлаа. Тэнгүүт ингээд худалдаа авагч нарыг гомдох гэдэг байгаа байхгүй. Тийм болохоор энэ хэмжээнээс одоо нэгт хэлэхгүй энэ хэмжээндээ тултална ажиллаж агаад тэгээд дараагийнхаа юмас ингээд харж үзээ. Тэр $150,000 бол тэгэл дан тоног төхөөрөмжийн хөрөнгөөр болтолж тарж байна тий. Төхөөрөмжийн хөрөнгөөр л тий. Юу гэдэг штэ жижиг ийм сангууд байгаа штэ хөрөнгө оруулалтын сангууд. Гэтэ тэд нар яг чиний шаардлага тэр нийцгийн би яг сайн мэдгүй байна л да. Энэ SGI гэдэг байгаа заа. Schultz Global Investments гэдэг. Тэр яг юу л дээ. Үүсэл гал нь бол Newmont Mining Corporation гэдэг нэг амар том уулуурхайн компани байсан. Одоо өнгөрсөн зуундалтай нэрөө BHP нэртэй л ингээл зэрэгцээд явж исэн. Америкт нүүрс уурхаа муурхаатай байсан. Тэгээд 2000 оны ихэрч хилүүдээ тэр одоо уулуурхайн компаниг дийлэнх хувьцааг нь эзэмшдэг байсан гэр бүл нь бүгдийг зараад ерөнхийдөө бол бүх кэшээ гаргаад авсан байгаа байхгүй. Тэгээд нэг юм сан хөрөнгө оруулалтын сан маягийн хэлбэрт ингээд оруулсан нэлээд тэрбум. За 6-7 тэрбум долларын хөрөнгө юутэй хэмжээтэй сан байгаа байхгүй. Тэгээд Америкээс тэлээд ондоо улсууд ингээд хөгжиж байгаа хөгжиж байгаа эдийн засгууд дээр л ингээд байршаад ингээд явж байгаа. Хамгийн амжилттай кейс нь болохоор Этиоптэй юм байл л дээ. Тэгээд Монголд бас нэгдээд даваа хэдэн жил болж байгаа. Тэдний санаа бол за олон төрлөөл байлээ л дээ. Зээл өгөөд тэр зээл нь эргэн төлөвлөлтийн хугацаанд нь эцэст нь болол буцаагаад юу хувиргаж болдог. Компанийн хувьцаараа хувиргаж болдог. Чи тэгэхээр эргээ зээлийн төлөх шаардлагагүй нөгөөх нь хувьцаа эзэмшиж болоод ороод ирнэ. Тэгээ нэгэн л зээл өгж байгаа бол за тэгэл банктай адилхан барьцаа гэл тэгээд явах л авах та. Гэхдээ яг нөхцлөд айгүй хэцүү байгаа байхгүй. Гэхдээ яг Монголын банкуудын яг тийм бүр ингээд unreasonable бүр амар боломжгүй амар хэцүү босго ингээд тавихгүйгээр арай нэг жоохон уян хатан хандлагатай. Тэгээд тэр чинь өөртөө хөрөнгө оруулалтын сан нэг сүртэй яг банк биш л дээ. Тэгээд зээлээ өглөө яг янз бүрийн нээдэг гэл барьцаад байгаа компани эсвэл худалдаж авч байгаа тоног хөрөмжийн нэрийг барьцаалаад ингээд явна. Менежментэд бас буюу тууз дээр бас ингээд төлөөлөлтөй болоод ингээд оролцоотой ингээд явна. Тэгэхээр яг team төрлийн менежмент чиний хүсэж байгаа юмд чинь яг таарах юм уу яг сайн мэдгүй юм л да. Гэхдээ чи бас тийм SGI гэдэг тэгээд үзээрэй. Тэднийх яг бас Монголд бол лавуу хэдэн жил болсон. Тэгээд сонирхолтой жижигхэн өсөж байгаа бизнесүүдэд ингээд хөрөнгө оруулалт ингээд хийцэн. Тэгээ ингээд явж байгаа. Ингээд яг хөрөнгө оруулалт гэхээр Монголд одоо мэдгүй би одоо баг анх удаага ингэж мөнгө босгох ч юм уу те иймэрхүү юм дээр анх удаа орж байгаа байхгүй. Тэгээ одоо хөрөнгө оруулалтын сан ингээл вебсайт руу орохоор зүгээр л ингээл арай л
бүх юм ингээд нөгөө нэг ойлгомжгүй айгу хэцүү байдаг аахгүй. Хөрөнгө оруулалтын сангийн одоо вебсайт руу жишээл оронгууд тэр нэг цаг агарын мэдээ ч юм уу валютын шин хамаатай юм бэ тий. Хөрөнгө оруулсан одоо нэг тодорхой хэмжээний ингээд амар том төслүүдийнх ингээд чагсаалтыг ингээд гаргацсан байгаа аахгүй зүгээр. Тэнгүүтлээ уулнал тэдний гол нөө хийх ёстой юмнууд нь одоо улс байгаа шүү дээ тий. Засаг эдрээч хийж байгаа шүү дээ. Хийх ёстой юмнууд нь шаардлагатай хөрөнгө оруулалт шаардлагатай компаниудыг бүгдийг базаад веб сайтн дээрээ тавиад тэр хөрөнгө оруулах жаа хүмүүс сонирхуулаад одоо тэр хүмүүс танилцуулах үүрэгтэй адил би ингээ оронгууд надаа ингээд ямар ч нөгөө нэг тий одоо юу гэдэг ерөөсөө байхгүй тий. Учрыг нь ойлгохгүй. Энд ч одоо юу сонио юм хийдэн тий ингээд зүгээр ядаж л вебсайт нь өөрөө ойлгомжгүй ядаж нөө өөртөө ингээ амар сайн бүтээж чадахгүй бол сайн дуурай гэж нэг үг гэдэг шүү тий. Тэгээд нөгөө ядаж гадны вебсайтуудыг дуурайгаад ч юм уу хийчих болохгүй. Нэг л биш байгаад байдаг байхгүй тий. Ингээд энэ тентхийн бас ийм эмэгтэйчүүдийн бизнес эрхлэдэг эмэгтэйчүүдийн самаа ингээл янз янзын хөрөнгө оруулалтын юмнууд байдаг юм байлээ зөндөө газрууд юм л тий. Монголд уу? Монголд тий. Очиж уулзаж үзчихсэн үү? Одоохондоо алсын занаас ажиллаж байгаа гэсэн. Яг вебсайтыг хараад уншчихлаа чи. Тий, ерөнхийдөө ажилтны байдалтай байгаа. Тэгээд бас нөх олон газраар юм яриад гүгээд баймааргүй ч юм шиг тий. Яг ингээд нэг тодорхой ингээд за окей энэ боломжтой гэсэн яг ийм газрууд л ингээл очимоор байгаа байхгүй юу. Гэхдээ бүгднтэй нь очиод уулзаад танилцаад уулзна гэдэг чинь бол гэрээ хийж байгаа юм биш шүү дээ. Уулзна гэдэг чинь бол танилцаад бие бинийгаа мэдээ. Яг ингээд нүүр тулаад уулзаад ярилцаад бие бинийгаа ойлголцох нь тэдний хүсэж байгаа юм миний хүсэж байгаа юм хоорондоо ингээд нийлж ийн үгүй гэдгээл тодорхойлох гэж л явж байгаа шүү дээ. Би тэгжил зөвлөмөр байна. Яваад очиод уулзаад яваалаа гэж байна. Тий. Суусан жижигнээс явсан тэнэгэн дээр гэдэг шиг тий. Уулзаад явж исэн л дээр баг. Энэ надаа юу таалагдаад байгаа юм. Арт групп гэдэг байгаа шүү дээ. Тэдний ямар супер байна те. Би бас хараад та гоё юм да. Тийм манай нэг найз бас тийчээс ажилдаг байхгүй. Тэгээд дотор нь ажилдаг хэд хэдэн хүмүүсийг таньдаг л дээ мэддэг. Тэгвэл яг pure юу л юм санхүүгийн талын санхүүгийн үйлчлэгээ санхүүгийн салбар дээр л ингээл өргөтгөл ингээл явж байгаа юм шиг санагдал. Энэ хин үүсгэн байгуулагч нь одоо ган уйг бол яг айгүй тийм innovative юмнууд оруулж ирж байгаа нэг талаасаа нөгөө талаасаа болохоор хасынхаа амжилтыг дахиж ингэж хас банкныхаа амжилтыг дахиж давтгаад байгаа юм шиг дахиж одоо ингээ replicate хийх гэдэг байгаа юм шиг санагдаад байгаа юм л да. Энэ яг нөгөө санхүүгийн зах зээл дээр ган хуйч өөрөө мундаг шүү дээ тий банк гаргаж ирсэн хүн чинь тэгэл бас зарим хүмүүс наадхан тач санал нийлдэхгүй л дээ. Тэгээд надад бол энэ компанийн өөрсдийн хийж байгаа менежмент нь маш их таалагдсан бүр. Шал өөр ингэж одоо нэг гадны одоо компаниуд шиг айгу чөлөөтэй мөртлөө айгу гоё юм нэг нээлттэй айгу зөв ингэж тайлангууд нь бүгдээрээ нээлттэй байна. Хин хідэн хувьцаа эзэмшдэг эднэргээд бүгдийн нь бол айгу нээлттэй. Надад тэр нь бол айгу таалагдсан. Яг ингээд нөгөө засаглал гэдэг ингээл амар мундаг үг яриад байдаг боловч яг тэрийг ингээд засаглал гэдэг одоо гараад шүү тий. Бодтоор ингээд нэг тайлбарлах гад үзээд байгаа. Бүх юм нээлттэй байгаа. Манад ийм хүмүүс хувьцаа эзэмшиж байгаа. Бидний хооронд харилцаа ийм гэдэг ингээд явж байгаа. Харин тий надад яг энэ менежмент ста мундаг супер санагдаад байгаа шүү тий. Очоод нэг уулзал үзэхгүй. Тий. Тэгээ юу миний бас нэг бодож яваад байдаг юм болохоор энэ Монголын хөрөнгийн зах зээл хөрөнгийн бирж дээр одоо танах шиг ийм компаниуд хөгжөөд ингээ явцсан нэг хүний эзэмшилт байдаг жижигхэн компани гэхдээ потенциал нь амар их өргөдгөл хийхлээрээ ямарваа нэг шалтгаанаар байгаа орж ирж байгаа саналууд нь ерөөсөө танахтаа ингээ нийцгүй байгаа. Буюу банкны зээл авах гэхээр өндөр хүүтэй. За яг танах бүх шаардлагыг биелүүлдэг байлаа гэхэд бол өндөр хүүтэй байж болох байхгүй. Эсвэл бол чи хөрөнгө оруулагч хайж байгаа мөртлөө тэр хөрөнгө оруулагч нь өдөр тутмын менежменттэй очиж оруулмааргүй байж болно шүү дээ. Стратегийн хөрөнгө оруулагч хаадаг шүү дээ. Тийм. Тиймэрхүү юмнуудыг бол хөрөнгийн зах зээлээс бас хайж явах ёстой юм шиг байна. Миний бодлоор бол хөрөнгийн зах зээл буюу тэр чи одоо яг л маркет шүү дээ. Зах зээл. Тэгээ яг нэг хэсэг нь бол бииржилтэй. Тэгээд IPO энэ төр хувьцаа. Тийм IPO тийм. Тэр нөгөө тэр чинь манай компани хувьд энэ чинь амар том асуудал байхгүй. Бид нар чинь одоо жижиг компани байгаа шүү дээ. Манайх шиг ийм компаниуд зундаа. Бид нар юугаараа ялгарч байна гэхээр
одоо брендинг хийж байгаараа л ялгараад байгаа байхгүй. Тэгэхээр IPO гаргахад нөгөө нэг суур босгоод байдаг шүү дээ. Юу лээ 3 жил ажилласан байх хэвээр. Мэдгүй би тэр шаардлагуудыг сайн мэдгүй л юм шүү дээ. Хэдэн шаардлага байгаа. Тэнгүүт ингээд бас уул нь тиймэрхүү юм байл зүгээр те 10 хүнээс ч юм уу те 50 хүнээс ч юм уу те баг хэмжээний мөнгө татаад те компанийн хувьцааг эзэмшүүлээд ингээд явхад бас зүгээр л юм байна те. Тэгээ бүх тайлан санхүүгээ бүх юм ингээд нээлттэй байх хэвээр. Яг бирж гэдэг бол манай наран тулж захтаал яг л адилхан л байхгүй. Тийшээ орлол бол тэдний дүрмөртэй болох хэвээр. Тинчэл ангуутай бол юу байх хэвээр бүх юмудаа ингээл сар болгон төрөөсөө төлдөг ч юм уу эсвэл юу гэдгийг цаанд яг биржийн тавьсан дүрмүүдээ бол бүгдийг биелүүлж явах хэвээр гэсэн нэг тиймэрхүү юм байгаа. Гэтэ мэдгүй бас нэг юм бодож үзэх нэг юм. Яванда ер нь лаг IPO энэ гэл тий хувьцаагаа зарааллаг болох л үдэ ч одоо тий. Яагаад болохгүй гэж. Тий яагаад болохгүй гэж. Тэгэл яг хүн чинь ингээл иймэрхүү юм мөрөөдөл яг тийм төвшөндөө очих юмсан гэж бодоод тэнчэнэ яаж очихын тулд яаж очих вэ гээл дүр зураг ингээл гаргаал ингээл явж байгаа штэ. Юу гэдэг замын одоо төлөвлөгөөгөө боловсруулаад мапаа зураал би тэр Никэл Ганбаатар уулзж байхад бол мань хүн ч гэсэн бас яг нэг тиймэрхүү юм бодоол ингээл концепцээр боловсруулаад явж байгаа. Яг нөгөө талаас бол манай хөрөнгөний зах зээл нь бол бас яг нэг сайн хөгжөөг байгаа, сайн биелээг байгаа. Гэхдээ яг тэгэл явандаа бол хин нэгэн хийж иж түүчэн болж байгаа тавьцаагаа гаргаж жагаад араараасаа ингээл явж байгаа л нэг юм бол л да. Яг одоогийн байдлаар бол хамаг анхаарлыг бол энэ ардынх нь авчаад байна л да. Муу юм гэж байгаа юм шиг л да. Тэд нар бол ингээл амар инноватив юм хийгээл санаа зовж байгаа фокуслж байгаа юм бол бүтээгдэхүүний чанар дээр одоо гэж бодоод байгаа байхгүй. Бид нар ч нэг хямдхан бүтээгдэхүүн хямдхан гэж хэлэхгүй бас одоо нэг цамд жишээлбэл нэг 35,000-аас 50,000 төгрөгийн 50-аас бол 60,000-аас ч юм илүү гарахгүй гэж тооцоолоод байгаа байхгүй. Тэнгүүд Монгол ноос гэхээр жоохон ширүүн хатагдаг баг зэргийн одоо ингэж шааргалдаг ч юм уу те бөөсөрдөг гэж ярьсан чинь би дээр загнуулаад эн чинь шааргалдаг гэж ямар бүдүүлэг за уучлаарай гэж те тэгээ шааргалдаг бөөс те тэнгүүт энийг бид нар те технологийн тал дээр ч юм а те хэрэглэгч нар түүхий эдэ нэгэн тал бид нар Монголдо ингээд бүтээж байгаа энэ одоо боловсруулж байгаа үйлдвэрүүд нь байгаа те энийг бид нар эцсийн хэрэглэгч нар яаж зохиолстой ингээд байнгын өдөр тутмын хэрэглээг нь болгож чадах вэ гэх энэ дээр бас ингээд миний толгоос ингээд ажиллаад байгаа байхгүй одоо жишээлбэл өнгөрсөн жилүүдээс ингээд хүмүүсээс хэрэглэгч нараас одоо ирж байгаа комплейн болохоор юу гэхээр хүүхдийн хувцас ноосоор хийхэд арай ширүүн юм биш үү гэл тэгээ хүүхд ингээд жоохон захтнаад байна нэ тэрэг ингэдэг гэд тэнгуут энэ жилээс би хувцсандаа одоо дотор нь яг юм давуу оруулж өгч юм уу те арай тэр нөгөө нэг ноосоо хэрэглүүлэх гэдэг шүү дээ хүмүүс эднэр ингээл 1000 хүмүүс ингээл уцаа яриэл ингээл түүхийдээ бэлтгээд байдаг цаана эцсийн хэрэглэгч нарт хүргэж өгж байгаа бид нар тэрэн дээр жоохон одоо нэг ухаадлаг те бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй болчиход байгаа байхгүй тэнгүүд энэ жилээс одоо манай малгаан дотроо одоо хүүхдийн толгой энэ хатгаад байна гэд 1-2 удаа тийм ч их хүмүүс бас тэгж хэлэхгүй л дээ 1-2 хүн надад комплейн донгот би тэрийг шууд надад тэр чинь амар хэрэгтэй байгаа юм чи хэрэглэж байгаа хүмүүсээ одоо нөгөө шүүмж ч юм уу те зөвлөмж ч юм уу надад айгүй хэрэгтэй тэнгүүд тэрэн дээрээс үндэслээд одоо ингээд нэг дотор нь дандаа даваа юмнууд оруулж өгөр одоо шинэ гарч байгаа бүх хувцснууд маань ингээд яг ингээд ганцхан ноос хатгадаг Монгол ноос хатгадаг хаашчихгүй тэрийг бас ингээд энэ асуудлыг шийдвэрлэх тал руугаа ингээд манай брендинг одоо бас нэг бүтээгдэхүүний юник нь тийшээ ингээд ороод энэ тал дээр ингээд жоохон сонирхоод ажиллаад байгаа байхгүй. Тэгэл одоо бүтээгдэхүүний чанар нь сайн байгаад хэрэглэгч нь авж байгаа хүмүүс нь байх юм бол тэгээ хөрөнгө оруулах хүн ч юм уу те хамтрах хүн аста туул гоё юм хийж байна гэ хүрээд ирэх хүн тэгээд байгаа илгүй дээ. Скол ингээ сонсож байгаа ч хүн байгаа ш. Сонирхоод дээ дотроо. Эднийг л орох яах вэ гэл. Зах зээл дээр гараад өөрийгөө ингээл юу авахгүй бол зарлахгүй бол би партнер хайж байгаа шүү гэл ингэхгүй л хүмүүс яг тэгэхгүй л хүмүүс бас нэг амар юу авахгүй л бах л да. Үгүй мэдгүй. Бүхэл аргыг ингээл ашиглаад үзэх хэрэгтэй л бах л да. Өнөөдөр үргэлжлүүлж болол ингээл хөлөөгөл хүмүүс ингээл яг нэг нэгээр ингээл баг ингээл мэдээл олж аваад ингээл яваад байна. Танай бүтээгдэхүүнүүдийн хувьд яг харьцуулаад өрсөлдөгч нартай ингээд харьцуулаад үзэх юм бол үнэн хэрэг ялгарч байна. Яг өрсөлдөгч гэдэг нь одоо гоё мов идэл болж таарах. Тэд нар бол манай өрсөлдөгч биш шүү дээ.
Би өөрөөсөө өрсөлдөгч гэж авч харахгүй байгаа. Бид нар ч бол нөгөө нэг ноолоор кашмир гэхээр аим лакшери хэрэглээ болоо авчдаг шүү дээ. Үнийн хувьд илүү одоо нэг цамц нь одоо 100 хэдэн мянга ч гэдэг юм уу тий. Одоо нэг хүүхдийн бланкет одоо 230 мянга ч гэдэг юм уу тий. Манай цамц болохоор 35 мянган төгрөгийн үнэтэй 40 мянган төгрөгийн үнэтэй. Ерөөсөө тэд нартэй өрсөлдөхгүй байхгүй. Манай гол өрсөлдөгч юу вэ гэхээр одоо энэ Солонгосоос орж ирж байгаа хүүхдийн хувцснууд тий. Хятадаас орж ирж байгаа даун одоо энэ нөгөө даун тийм утсуудаар сүлжсэн цамцнууд тий. Одоо эднэр болохоор гол өрсөлдөгч гэж хараад байгаа хгүй. Тэгээ яг Монголын зах зээл дээр одоо Made in Mongolia нэрээ гэл ингээл Монголд үйлдвэрлэв гэл дэлгүүрүүдэд зарагдчихж байгаа. Эднэр ч бас нэг амар хүчтэй өрсөлдөгч бас болж чадахгүй. Цэвэр өрсөлдөгч гэхээр одоо энэ гадны орж ирж байгаа л газруудыг харж үзээд байгаа л да. Тэг үнийн хувьд ижилхэн тэгээд ерөнхийдөө бол загвар магвар инээдрээ юмрхөө ажиллах юм. Эдрийг ер нь ингэ шахаа гаргачмаар байгаа байхгүй юу гэсэн. Бүгдээрээ авант өмсдөг л олчмаар шүү дээ ер нь тий. Дизайны хувьд чи өөрөө гаргадаг гэсэн үү тий? Тийм би өөрөө гаргадаг. За тэгэл инспирэшн эднэр одоо хаанаас яаж болох вэ? Ийм дизайн байвал гоё юм бэ? Ийм тим дизайн байвал гоё юм байна гэдэг одоо шийдэ. Дизайн гэхээр хүмүүс болохоор дизайнер за эн чинь юм байхгүй. Дизайнерод зөвхөн одоо юм Taylor маркийн хувцс идэх хүмүүс эдэн шүү дээ. Одоо зүгээр л захиалгаар хийдэг те зөвхөн нэг хүнд зориулагдсан царай ганц бүтээгдэхүүн. Эсвэл маст зориулагдсан бүтээгдэхүүн те. Маст зориулагдсан бүтээгт манайх бол маст тал руугаа орчин. Масын одоо fashion enter гэдэг ингээ ярих юм бол гол юм нь болохоор зүгээр л өдөр тутмын хэрэглээнд байх хэвээр бид сууж их хэвээр тий. Яг юун дээр ч өмсгöd байнгын хаач яаж ч өмсгöd тий. Тохиромжтой тийм байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэнгүүд энэ дээр амар сүртэй тийм детальчилсан айгуу сүртэй энчээ оруулга энчээ тийм дизайн ерөөс хэрэггүй зүгээр л хүүхдийг те биэнд нь яаж эвтэйхэн сууж өгөх үү хөдөлгөөнд нь яавал саадгүй учруулах уу те хаана нухгүй байх уу те ханцуугийн одоо жоохон сул хийчих юм бол нооссон хувцтэй өвөл өмсдөг хувц юм чам энүүгээр нагаар салхи ороод даарчих үү те тиймэрхүү байдлаар дизайныг би ерөнхийдөө ингэж авч харж юу ерөнхийдөө бол айгүй хэрэглээ талаас өнгө үзэмж гэхээсээ илүү өнгө үзэмж байгаа мэдээж яг тийм амар гоё өнгөлөг юунад байдаг тийм. Тэгэл ээж аав нар чинь хүүхдүүдээ ер нь л амар гангалах. Энэ палаж надад амар таалагдаад байна. Доороо юутай энэ торгон доороо торго дээрээ ноолор юм уу ноос юм уу? Ноос. Яг гадагшаа энэ төр хүмүүс одоо энэ авч явъя энэ төр гэд тэгэхээр ноолороор хийж өгдөө. Яг эн чинь бол ноосороо хийгээд угаасаа ноолороор хийж хаа зөндөөл газрууд байгаа юм чинь. Энэ чинь бол ноосоор хийгээл. Ноолороор хийх юм бол арай жоохон үнэтэй гарна тий. Гэтэ бол зөвхөн захиалгаар л хийж өгнө. Тийм захиалгаар хийж өгнө. Бид нараас энэ тентхийн захиалга айгүй их авнаа. Гадны захиалга энэ төр. Гэтэ яг нөгөө авантын хувцснуудаас шүү дээ. Мандад үйлдвэрлэл нь байгаа болохоор тэнцээ одоо зүгээр л энгийн загвартай зүгээр MV цамц мамс гэдэг юм а тиймэрхүү захиалгууд ажил энэ авантай ажгаар хийгээд оруулаад өгч. Хэр удах уу? Ийм захиалвал яанд тоош ирэхээс загвараас би болохоор жоохон одоо минимум тэдэн тоо тийм ширхтэй байх хэрэгтэй гэж бас юм тавьж өгөх үгүй юу? Тийм ерөнхийдөө тийг нь олон тоогоор үйлдвэрлэж захиалга авах юм бол олныг үйлдвэрлэж тэндээс ашиг гаргаж байгаа шүү дээ. 10 ширхэг хямдхан үйлдвэрлэл бид нар ямар ч ашиггүй байхгүй. Тийм болохоор нэг 2-10 ширхэг юм уу те 50 ширхэг юм авахгүй. 100 200 300 гэдэг. Том үний хувцс үйлдвэрлэх үү? Захиал яг тийм нэг олон массын захиалга авахаараа том үний юмнууд хийж байна. Бид нар болохоор загвар нь болохоор тийм сүртэй загвар авахгүй ш зүгээр л энгийн загвар хурдан хийгддэг массын тийм үйл захиалгуудыг ол том үний юмнууд хийж гаргаж. Нэр гівэн ийм л бодол төрлөө л дээ. Юу байх гэж ардынхандаа очиад яа. Тэднийх ингээд айгүй тийм visual branding гэх юм уу та. Тийм чонтой, улаан, саарал, цагаан ийм өнгөнүүдийг хослуулсан амар альфа заавал ч мэйл биш альфа, мэйл, фимейл ерөнхийдөө бол амар юу байх хэвээр дайчин үлсэглэн юмлуу дайрж явах хэвээр өдөр болгоо ингээл амар ирч хүчтэй ингээл дайрж явах хэвээр тэгэл ингээл ерөнхийдөө бол ийм чон монтой улаан өнгийн нэг тийм брендинг хийгээд байдаг. Тэдэрт юу байхгүй бүх ажилчтан зэрэлсэн юм цовчж ин тийм
Үгүй тийм юм улаан цамцтай тэгээд зураг мураг эднэр хийх боломжтой яадаг юм бол эсвэл бичиг мичиг ч юм уу. Болно. Тиймэрхүү юмнууд болно. Дизайнинг тэгээд тэр чинь юм баггүй. 2.5 хүнд 10% хүнд те тэр чинь ингээд дизайнын за тэр зургийг гаргахын тулд эхлээд инженер маань тоцоол хийдэг байхгүй. Тэнгүүтлээ тэрийг программистад надаа тэрийг програм дээр бичин тэгжиж машинд байна. Тэнгүүт тим юм чинь 5 ширхэг хийнгүүт бөө ажил тэгээд заашгш байлаа л гэдэг байхгүй. Зүгээр л бүр ингээд олон тоогоор хийвэл за окей гэдэг. Олон тоо гэдэг нь ер нь нэг 100-аас дээш гэсэн. 100-аас дээш. Уул нь бол харьцангуй гайгүй юм шүү дээ. Ардынх нь бол 100-аас дээш хүмүүс байгаа. Байгаа юу? Тийм байгаа. Айгүй олон залуучууд байдаг юм байлээ. Тэр чинь тэгэл айгүй холбоотой гэл амар их охин компани гэл ингээл амар хүмүүс байдаг юм байлээ л дээ. Тэгээ гавь чи өөр амар тийм юу хүн юм байлээ л дээ. Eccentric амар тийм юу гэдгийг надад л таалагддаг эмоцтой гэл айгүй хүмүүсүүдийг дагуулсан. Сонирхолтой л айгүй тийм character хүн юм байлээ л дээ. Ганц хоёр удаа уулзаад ярьжаад ингээд хүмүүс баг хоёулынгийнхаа нөгөө таньдаг хүн нэг хүн ярьж байгаа хаа да. Би манэнтэй бол би нэг ганц хоёр удаа очиж уулзаж үзчихсэн л та ондоо жигмаа. Гэт хүн гэт. Тамира гэж байна. Тийм. Жоо тий яна тэрэгстэй бодлогсон. За тэр яах вэ? Тамирч яахтай. Мань юм бол бас хийж байгаа ажилдаа бол амар дуртай юм. Би нэр өдөр уулзах байхгүй. Өдөр уулзчаа. Тэгэл яг хийж байгаа юмд амар итгэл өнөмшлтэй амар ич хүчтэй ингээл өмнө апод байсан шүү дээ. Апод байхтай ч гэсэн тэгэл Мама, я в спиртном бизнесе. Хийж байгаа эрхмэрхнийхэн талаар ингээл амар сайн мэдээл. Тэр нэг юу нэвтрүүлгээр гарч исэн сан мэдхөө. Нэг архины нэвтрүүлэг л ах шиг байлаа л дээ. Архины нэвтрүүлэг чинь болт юм уу гарч? Одоо рекламын бүгдийг гадны. Тэрийг үзсэн үгүй юу? Үгүй. Юу байдаг штэ одоо энэ гадны телевизээр үзтгүүл хүнэлтэй гэсэн. 30 минутын нэг юм нэвтрүүлгээд гардаг штэ одоо Антони Борден ч юм уу эсвэл бол сүүлээд Vice Juan's World гэдэг байгаа. Fresh off the boat гэдэг. Хоолтой ингээл өөр нэг газар руу очиод хоол моол идэл ингээ явдаг. Энэ нэвтрүүлэг болохоор арх удаг. Өөр улсын өөр юм соёл culture гэдэг ингээл арх удаг сонирхол ингээ жууж явдаг. Тэрнийхэн хүрээндээ Монголд ирсэн байхгүй юу? Юугаар net жоор гардаг лөө. Юугаар гардаг? Мэдгүй. Альсуугаар. Ямар ч тийм Тамира нэг дээр л нэг линкэд авчихсан байсан тэрийн тэгээс онлайн орол үзчихсэн байхгүй. Тэгээ яхаа тэр хүрээндээ апгуу дээр очиод үйлдвэр дээр нэгсэн чинь Тамира нөгөөтг нь хүлээж явдаг. Манай чинь тэнцээ маркетингийн хийжсэн хүн тэгэл зурагтаар гараалаа. Манай водкан дээр юу яадаг ингээл саунд тритмент хийдэг л ардны хөвөө мөмөө явуулдаг. Тэгдэж жигтэй юм шиг үйлээ. Би гэдэг мэдгүй. Архин дуу ч юм яаж нийлүүлдэг сайн мэдгүй. Гэтэ ямар ч лээс амар гоё юм концепт болж байна. Амьд би архичууд амьд биш үстэй. Амьд гэдэг нь одоо тийм нөгөө нэг дотор нь амьд бит мэт байхгүй зүгээр спирт ч одоо спирт үстэй. Тийм байхгүй. Юу гэлээд нэ пивтэй арчилдаг тийм. Харин тийм байхгүй. Миний мэдхийн лав байхгүй. Би яхаа тэгээд пив чинь өөрөө бол амар дотор бактери ингээл нөгөө хөрөнгө эднэр чи өсөөл ингээ явж байгаа болохоор амьд юм л дээ тийм яалтчгүй. За окей. Тамирын талаар ярьсан баахан хангалттай ярьлаа. Тамира уучлаарай. Тэр чавгаад боллоо. Сонсож байгаа бол чи Facebook дээр тавиад өөрөөр реклам Иймэрхүү байна. Авантын хувьд нэг иймэрхүү. Би сая яг авант гэснээр сая ингээл дизайн энтергээ хоёлаа ярьлаа шүү. Би сая нэг амар гоё коллекц гэх юм уу да одоо нэг юм гарах гэж оролцсон байхгүй. Оролдох нь ч байхаа зүгээр ингээд тэрийг төлөвлөөд төсөм мөсвөө бодоод ерөнхийдөө тэр нь юу байсан бэ гэхээр ноолуурн дээр contemporary artist баяр цэцэг гээд одоо нөө артист байдэ. Би чамд нэг санал болгочихсон да тий. Тийм. Юугаар Facebook пэйжээр явуулсан байсан тий. Тэр нөгөө нэг баяр цэцгийн одоо зурагнууд нь тэр артворксууд нь болохоор ингээ харахаар яг бясалгал хийж байгаа юм шиг юм айвуу юм өөр юм сэтгэл төрүүлдэг байхгүй тий. Би баяр цэцэгтэй яриад за хоёлаа чиний зураасан зургийн төрлийн тиймэрхүү одоо бүтээл хийдэг. Тэгэд энийг чинь хоёлаа хувцсан дээр буулгая. Хитгэн ширхэг яг юм жоохон лагшри маягийн тэгээ дизайн нь би хий. Тэгээд ийм коллекц маркийн юм хувц хийгээд
тэргээ ингээ 3 4 хоногийн ийм одоо үзэсгэлэн маркийн юм хийгээд тэнцэнээс нэг яг ашиг олох биш л дээ. Ерөнхийдөө бол ингээд аль аль талын авантыг сурталчлаад дээрэс нь баяр цэцгийг сурталчлаад тэгээд нэг юм сквал нэг воркшоптой ч юм уу нэг 3 4 хоногийн тийм үзэсгэлэн маркийн юм хийгээд ингээд бид тэр амар мөрөөдөхгүй юу. Тэгээд цаадах чи авантад зориулаад хит хитэн тийм зураасан зурагнууд надад өгсөн. За энэ болохоор авантын өмч шүү. Өнөөдөр ажи ингээд энэ өмч нь ингээд өөр дээр аваад компанидэр аваад яачих. За окей гэд би бахан скиц зурагнууд одоо тэр нэг график ажлуудтай скиц зурагнууд гараад яг хувцас хийдэг дээрээ тулсан чи манад тийм принтингийн хийдэг хоёрхан газар байдаг. Нэг нь говь, нэг нь алтай кашмир байж байгаа байхгүй. Тэд нар нь болохоор яг принтинг хийдэг. Зүгээр яг машин дээр хийхээр айгаа болох онцгой гараад байсан. Тэгээ том компаниуд руу хандаж үзсэн л дээ нэг юм байгаамаа гэсэн чинь ерөөсөө тэр газар тоодгүй юм бэлээ. Тэгээ бит хоёрын тэр нөгөө нэг хийсэн нэг тэр одоо коллекц нөө хүлээлттэй байдалтай байгаа даа. Тэр бол хэрвээ сонсож байгаа бол тэгээ бид нарт ингээд одоо тэр говийн ч юм уу одоо алтай кашмирын биднийг оруулаад ингээд нэг хэсэг хамтраад ажиллаж болно шүү дээ энэ дэр тийм. Ингээд тэгэл айгүй гоё юм уудлан болох том бизнесүүд хэдийгээр нэг төрлийн өрсөлдөгч гэсэн жижиг бизнесүүдээ бие бинийгаа димээрээ дээш ирчээрээ ингээд явбал бас гоё лээ. Тэдний хувьд ч гэсэн гоё маркетинг болно гэсэн тийм. Хамтраад ингээд яваачвал бас гоё ахгүй. Нийгмийн хариуцлага гэдэг хүрээнээс. Тий. Тэгээ дээрээсээ тэр чинь ганцхан хувцас гэдэг нөгөө категори дээр биш эн чинь арт works орсон гэд тэнгууд одоо нөгөө залуу уран бүтээлч те Монгол залуу артистуудыг бас хүмүүс таниулах ч юм уу те. Ягаад баяр цэцгийн гоё зураасан зургийн та хувцсыг хүн годамжаар өмсөж явж болохгүй гэж те. Нэг тиймэрхүү үүднээс бид тэр харж үзсэн байхгүй юу. Уул нь бол тэгээд айгүй хичээсэн тэгээд тэр ажлаас ингээ хойшлогдсон явж байгаа. Гэхдээ ерөнхийдөө болно гэж та хийнэ л гэсэн байж байгаа тийм. Юун дээр чи говь дээр очиж уулзсан юм уу? Би уцаар ярьсан менежертэй ерөнхийдөө. Тэднийх болохоор айгүй их олон тоогоор юм бас масаар хийвэдлэгийн тэгснээс л хоёрын оронд одоо нэгийг бол айгүй үнэтэй үйлдвэрлэж байгаа шүү дээ. Нэгийг үнэтэй үйлдвэрлэн. Тэгээ тэр машин өөрөө тэр принтинг хийдэг машин нь болохоор өөрөө айгүй үнэтэй юм байлээ л дээ. Үнэтэй гард юм л. Би нэг говийн үйлдвэрээр зааж өнгөрсөн жил 3 сар ирж илээ дээ. Явж үтсэн юм аа. Тэгэл яг нэг $1 бизнес гэж яг ямар үе шат дамжлагаар ингээд явдаг ингээд хагас хугас нэг ойлголт авч үтсэн л дээ. Амар хийвэт юм л шүү дээ. Айгүй олон төрлийн машинууд амар олон дамжлагтай. Тэгээд тэр яг нөгөө принтинг хийж байгаа тэр машиныг үтсэн л дээ. Амар супер хайтек лаглиг юм байна шүү дээ. Яа, миний мөрөдл гэсэн. Мангар хүснээр зураг зурна хэрвээ тийм машин тал. Тэр одоо тэгээд яг зургийг бол тэр чигтэн л болгох юм билээ тий. Болгож байгаас тий. Тэр машин өөрөө юу юм бэлээ? Нэг машин одоо зөвхөн нэг одоо их биеийн гэхэд $130,000. Тэгээд тэрнийгээ дагаа 2 3 одоо юм дагалцсан юм төхөөрөмж өгдөг юм байлаа. Тэгэл нэг нь ингээ $20,000 ч гэдэг юм да. Ингээ нийлэхээр асар үнэтэй л бодлоо. Дээрээс нь бодог болгож байгаа тийм. Бодог болгож байгаа. Долларын хаш ямар амар өссөн байгаа илээ. Тэгэл боднонгоотстай за цаг гэж байгаа юм чи. Одоохондод манайхан. Гэхдээ яванда болох байлгүй л гэж боддоо ш. Тэгэл. Тэгээд тэр чин компьютер дээр зургийн скандад оруулаад бас л амар супер юм байна. Технологийн гайхамшиг гэж нэрээ тий. Тэгээ бас өөрсдийнхээ яг нөгөө хийдэг үндсэн нөгөө үйлдвэрийн машинуудыг бас саяхан шинжилсэн юм шиг байл шүү дээ тий. Тэдний хэдэн онд байлаа? 15 10. Ер нь бол сүүлийн үед бол говийнх ч гэсэн говийн энэ юунад $1 бүтээгдэхүүнүүд бол амар гоё юмнууд гараад байгаа тий. Супер болж байгаа. Сая Берлинд нэг дэлгүүр нэгдсэн гэдэг яжсан тий. Говь хараа Монголын $1 зах зээлийн 60-аас бараг 65% нь дангаараа ингэж хангадаг компани ахгүй. Өстой амар монополдсан мундаг компани аас тий. Бирж дээр ийдтэй хувьцаат компани шүү дээ. Хувьцаат компани тий. Юутэй дэлхийн зах зээлийн $1 зах зээлийн бараг 20% ч гэлээ юу гэлээ. Ерөнхийдөө бол $1 гэхээр дэлхийн зах зээл дээр хятад $1 нэгдүгээртэй юм лээ. Тэгээ хоёрдугаар Монгол $1. Би саяхан нөгөө одоо хитэ нөгөө ирээдүйд одоо $1-ын үн ханш ямар ахаа гэж мэдэн уншижсан байхгүй. Тэгсэн чинь өмнөх жилүүдэд хятадд айгүй их орж ирээд одоо яг хятадын 8-ачд орж ирээд түүхийн $1 малчтаас худалдаж аваад үнийг хөөргдүүлээ ачдаг байсан гинэ. $1 одоо 70,000 1 кг $1 тий. Түүхийн $50,000 байгаа гэсэн. Тэгээд
Тэгээд тэгсэн чинь өнгөрсөн жилээс Хятадын засгийн газар одоо тэр яг $1 талын тэр дэмжлэг үзүүлэхэ болцсон юм байл л да. Тэр нь багассан. Тэгэнгүүт нөгөө малчтын хөөрөгдсөн байсан үнийг болгоод яг байх ёстой хэмжээнд нь аваачаад 50,000 болцсон гэдэг тэгж байгаа байхгүй. Тэнгүүд энэ нь эргээд биднэрт ашигтай байхгүй. $1 өн хямдхан байх тусмаа биднэрт ашигтай. Одоо яг энэ долларын ханш өссөн байгаа үед экспортыг сайн гаргах юм бол бид нар хангалттай доллар тий авчирч болж байгаа байхгүй энэ тал уул нь бол айгүй уул нь гадаад зах зээл ийм юм байлээ л дээ. Дайлангай амар хөгжсөн мөнгөтэй зах зээл дээр би Америкт нэг явж байгаад нэг юу тийм Патагони тийм Патагонигийн дэлгүүр рүү орсон байхгүй. Тэгэл явах та ингээл хувцснууд нь юу вэ тийм ингээл хараа ингээ явжсэн чинь зүгээр нэг юм ноос нэг орхол нэг юм байгаа байхгүй нэг цамц. Тэгсэн чинь $1 цамц байна. Тэгээ хажууд нь ингээ зураг мураг ингээ тавьцсан. Тэгсэн чинь манай энэ $ыг бол Монгол улсын малчин баяра үйлдвэрлэдэг. Бүр харин тэр чинь амар зураг мураг эднэртэй тийм амар яг ингээл нөгөө шууд органик амар шууд ингээл та манай энэ бүтээгдэхүүнийг авснаар энэ малчинг дэмжиж гин гэсэн мессеж өгöd байгаа байхгүй. Тэгээд яг хүмүүс орчин үеийн одоо яг ингээ капитализм хөгжөөд ирэхлээр хүмүүс мөнгөтэй хүмүүсүүд бас өөрсдийнхөө мөнгөөрөө санал өгж болдго юм байна гэдэг ойлгоод байдаг. Сонголтуудаа бол өөрийнхөө мөнгөөрөө хийгээ дэмжих юмнуудаа бол очиж худалдаж аваад ургуу юмнуудаа бол мөнгө татчих байгаа байхгүй. Чи Надам Кашмир гэж сонссноо? Үгүй. Надам Кашмир гэдэг байгаа заяа. nadamkashmir.com гэдэг вебсайт наа. Тэд нар нөгөө no middleman гэдэг тийм одоо мессеж өгöd байгаа байхгүй худалдаж авч байгаа хүмүүстэй. Тэрний юу вэ гэхээр сая хэдэн 1-2-3 жилийн өмнө юм уу та тэр нөхөр $2 сая доллартай орж ирээд цэвэр нөгөө нэг $1 худалдаж авсан гэж байгаа байхгүй. Тийм. Сонсноо тэрийг. Тийм нэг хуучин хедж фандын менежер байж байгаа. Тийм. Одоо тэр яг нөгөө нэг юун дээр мөнгө босгоо сурцсан бачка гэдэг би хинээ сонсч л да айгүй инэттэй. Тэгээд тэр Надам гэ брендийг гаргаж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт ерөөсөө нөгөө нэг ритейл хийж байгаа ч юм уу дунд нь ямар ч нөгөө нэг зуучилж байгаа хүн байхгүй. Тэгээ бидний зарж байгаа хувцас болохоор шууд очиж аваад бид нар өөрсдөө хийдэг гэд арай үний хувьд хямдхан гэдэг яг гайгүй үнэтэй л л да. Тэгээд зарж байгаа тэр айгүй сайн амжилттай явж байгаа байхгүй. Тэгээ Монгол органиктэй 100% fine cashmere гэдэг ингээд тавьсан. Тэгээ тэдний хийж байгаа хувцснууд нь зүгээр л ямар ч тийм амар сүртэй дизайны шийдэл байхгүй. Зүгээр л ингийн casual тий айгүй спорт тийм story нэг байгаа шүү дээ тий. Тэр story нь амар сонир. Тэр нь зүгээр брэнд болсон байна. Брендинг нь болсон. Хөдөөнөөс амар зовлон тулж байгаа шүү дээ. Амар adventure болж байгаа энэ $ыг олж ирлээ гэдэг. Гэтэ яг үн ч юм уу хотлаа ч юм уу юу л байлээ л дээ. Нэг story л яваад ийсэн. Тэгэл хөдөө явахдаа бараг сая гаруй $ыг кэшээр ингээл програм хийлээл ингээ явж исэн. Хөдөө хээр ингээл ямар ч уцгүй газар ингээл 3 хоног манаг жалаач хүлээж исэн ингээл тэр нь хүмүүс тэгээд нэг кино санагдаж байгаа шүү дээ. Үн ч юм уу хотлаа ч юм уу. Гэтэ яг тэрийгээ дагаад бас юу байна. Яг story branding гэдэг юм байгаад байх шиг байна. Twitter-ийн үүсгэн байгуулагчийг Jack Dorsey гэж санаж байна. Нэг тийм нөхөр байдаг. Мань хүний яг тэр Silicon Valley-д үүсгэсэн branding story нь болохоор бүр багасаа ингээд ийм товчлох юмд амар дуртай, газрын зурагт амар дуртай, Нью-Йоркийн газрын зурагт амар дуртай, амар efficient system ингээл амар тийм introvert амар юм дотгошоогоо хандсан тэгс мөртлөр амар нэг супер genius нөхөр ингээл team story ингээл явжсэн. Тэгэн гутаа Twitter messaging system-ийн гутаа шууд айгуу богнохон 140 character-т ингээл хоорондоо мессеж бичлэлцдэг гэл ингээл үүсгэн байгуулж исэн гэл. Тийм нэг story явжсэн. Хинийх бол Стив Джобсих бол гаражин дотор тэр нөгөө хийн штэ тий 2-3 story байгаа штэ. Тийм. Гаражин дотор Apple үүсгэн байгуулсан. Гэтэ гол нь нөгөө нэг тэр чин зүгээр л санаа IBM юу лээ? Нөгөө санаа авсан юм чи одоо зүгээр тэндээ санаа авч Apple гарч ирсэн гэдэг нэг ярьдэн штэ. Одоо бас нэг IBM гэдэг нөгөө компьютер юу болоод тийм IBM юу хэлээд тахгүй Xerox хэлээд тахгүй тийм Bill Gates бит хоёр Xerox гэдэг айл руу ороод чи тэрийг нь халаасан би тэрийг нь халаасан тийм яг тийм байхгүй үнэхээр амар супер одоо нөгөө инновац одоо тийм юм хийж чадахгүй бол зүгээр л окей санаа аваад тэрийг амар гоё хөгжүүлээд супер хийлдэ тий манайхан бас тийх боломжтой аахгүй зүгээр л хятадууд одоо жишээлбэл
нэг одоо цүнх Гонконгийн зах дээр явж байгаа энэ цүнхийг авъя гингүү цаанаасаа буу юм гаргаад Dolce Gabbana юу Versace юу LV юу гэл тэрэн шиг л байхгүй тий. Үнэхээр амар сайн өөртөө ингээд нөгөө нэг шинэ юм зохиож бүтээж чадахгүй бол яг дуурайлгаад үйлдвэрлэл амар сайн хөгжүүлмээр л байгаа байхгүй. Надад бол би бол ингээ үйлдвэрлэл инээ тэрэ гэл ингээл мал сүулдэ ингэж малааж хуу гэд сонирхоод эхэлж байгаа. Сүүлийн үед болохоор яагаад Монгол ханьны ноос ийм амар нөгөө нэг ширхэн юм юутай хялгастай ийм юм бэ гэд тэнгуүтэ Мерносон ханьны ноос тий Marina Wool гэж ярьдаг байхгүй. Marina Wool болохоор нэг юм сүн өкөн шиг царайтай юм бондгоор айгүй нийттэй амтан байгаа шүү дээ. Тэр чинь болохоор микрон яг л Монгол ноолор шиг тийм нарийн микронтой тийм хоньныг одоо Монголд те Монгол цусны ханьтай нийлүүлээд ч юм уу те үржүүлэх тал дээр тийм туршилт явж ирсэн юм уу гэсэн чи 10 хэдэн жилийн өмнө тийм туршилт явж ирсэн билээ бас. Тэгээд энийг үржүүлээд ингээд гаргаж аваад яг мах захын одоо тэр юу яахгүй маа гэхэд ядаж те энэ хийж байгаа дотоодын үйлдвэрлэлтэй ядаж хоньныхан үсэн ч юм уу те ингээд хийх боломж юу гэдэг юм болоо гэл цаашаа ингээд ухаад яваад байх тусам амар сонирхолтой болж эхэлж байгаа байхгүй энэ чи эргээд тэгээд манай нэг найз наад чаар нэг судлаад байсан Монголын аж ахуй дээр малчдын одоо энэ соёлд ондоод юуны цусны хонь мал гэл олон төрлийн мал оруулж ирэх гээд үдчихсэн нэг жижигхэн хэмжээнд туршиж үзчихсэн тийм туршлага байгаа юм байл л дээ. Тийм үү. Тэгээд ямар нэгэн шалтгаан би тухайн хэдэн тэгэл fucking мал. Юу юм чи бүр амар чи тэгэл Twitter Apple гээ яриад байхад өөдөөс мал яриад байхаа гэж би ерөөсөө тоогоог байхгүй. Хамгийн чухал юм байхгүй. Энэ хараа хүмүүс нөгөө нэг одоо уул уурхай нэтрэ гэл айгуу том юм. Ер нь бол мал аж ахуй газар тариалан гэдэг чинь хамгийн нөгөө нэг байх ёстой хамгийн наазах юм баггүй. Энийгээ хөгжүүлээд ингэж жагаад ингээд гоё дараа нь гоё юм ярьж болно шүү дээ тий бас. Тэгээ харин яхаа тэр нүүдлийн соёл дээр үгүй мэдгүй гол нь л тэр нөгөө малчтайхан л малчтай л айгуу сайн сурах ёстой юм шиг байгаа. Аргачлал нь бол зүгээр ингээд тэрд ингээд тавьждаг. Тэгээд бэлчээд ингээ явж идэг. Аль болох өөрсдийнхээ ажлыг малчны ажил хүнд гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ аль болох биш хөнгөн гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ бол аль болох ингээ хөнгөчлөх гэж л янз бүрийн арга ингээл үзэл тэгээ яг нөгөө тэр нь зуршлуулад ингээ үлдэн гоочин нөгөө хоёр өөр цусны ханчин хоорондоо хэлдэ тэгэл байхгүй болчих жоох байхгүй. Бүр нэг ийм би одоо тэр яг үнэн худлаа ясаа мэдгүй нь яг тийм туршилт явагдчихсан гэсэн одоо яг тийм нөгөө хоньны сперм биш дээ яг тийм фризинг болгоцсон сперм авчраад тэрийгээ ингээд нөөний ийм хоньнуудад шпризер ингээд үр суулгах байдлаар хийжсэн тийм туршилтууд байд юм байна тий тэр нь одоо нэг 4-5 жилийн дараа яг цэвэр цусны бол тийм гарахгүй штэ Marina хонь гарахгүй зүгээр яг Монгол цусны хоньтой ген холилдсон тий арай илүү энэ манай цаг ууртай ингээд илүү нутагш байдлаараа илүү нөгөө нэг давуу талтай тийм хоньнууд гарсан гэсэн. Гэхдээ хорогдол бол айгүй ихтэйсэн 3000 тийм хонь гарсан юм уу та. Хорогдол айгүй ихтэйсэн. Тэгээд тэрийг бол зуны одоо хавар намар 100 гэд 3 улирал тогтчихсон. Өвлөө улиралд болохоор айгүй их нөгөө хорогдолтой байсан болохоор ингээд сайн тогтоож чадаагүй. Тэрэнд нь яг хаа ингээд уулын бэлдэж юм уу те ингээд нэг өндөр хантай одоо жоохон фарм маркийн юм хийвэл арай боломжтой юм байна гэд тиймэрхүү судалгаа энэ төр явуулчихлээсэн л юм байлаа. Надад тэр айгүй сонирхолтой санагдаад за яг тийшээ орыг ингээд одоохондоо бол миний боломж авахгүй. Гэхдээ надад энэ бүртээ бодоод явж байгаа. Энэ бол надад амар сонирхолтой санагдаж байгаа байхгүй те. Ягаад ингээд янз болсон ч болоогүй ч ингээд туршилтууд хийгээд явж байгаа. Бид нэр одоо манай энэ мал аж ахуй эрдэмтэд энэ төр юу ч хийдیں۔ Тиймэрхүү юмнууд ингээд туршаал явуулах хэрэгтэй юм шиг санагдав. Тэдний хийжсэн судалгаа бүх одоо энэ шинжлэх ухааны судалгаануудыг тайлан майлан бүгднийг ингээд олон нийтэд нээлттэй ил болгоо. Харин тийм ээ тэр мөрийн намар шүү гэсэн тий. Би одоо ингээд заримдаа ингээд сонирхолтой сэдвээ ингээд мэдхийн тулд Google Scholar руу ороод хайдаг байхгүй. Тэнгуут чинь өчнөө 1000 төрлийн их сургуулиудын амар олон төрлийн юуны профессорууд ингээл яг тэр сэдв дээр ингээл айгүй их research paper эдгээр хийгээл бичээл. Тэгээд тэр бүр амар нарийн маргачлын нэг бүр ингээд супер юм уншаад авах шаардлагагүй. Зүгээр л ихнийхээ abstract concept-ийг уншаал ялгачих. Эхний хоёр нүрийг уншаал ийм хийж байгаад ингэж үтсэн байна. Энэ болохгүйсэн байна гэдэг. Тэгээ үлдсэн нь бол тэгээд яг процессыг тайлбарлаад яагаад болсон болоогүй гэдгээ бүр ингээд нарийн ширхэгдлөө орж байгаа болохоор манай шинжлэх ухааны одоо яг тэр энэ юунуудыг
амар хэмжээний хийжсэн туршилтууд судалгаанууд энэ бүгдийг нь зүгээр л олон нийтэд нээлттэй болгоё гэж болно. Харин тий яагаад энийг нээлттэй болгож болтгоо юм бол одоо нэг их сургуулийн багштайг нэг ярьж байгаа хийж үзье л дээ. Тий нэрээс судалж үзэх хэрэгтэй байна тий. Ректор эдэртэй уулзаад ярилцаад яагаад болдгийг яагаад болохгүй байгаа ингээд бас асууж болох лээ. Хоёлаа нэг 2 минут төр завширлаад гоо. Тий. За. Сая нэг төр завширлага авчаад буцаад ингээд ярианд орж. Хай. Жохо улс төрийн шинж чанартай юм гээд яриа чиглэл ингээд явчлаа л да. Жишээ нь нөгөө хиний анхны подкаст. Тийм анхны подкаст дээр орж исэн тэр чимдээгээ залуу. Яг болсон явдал нь бол юу юм бэ л дээ. Тодорхой хэмжээний ингээд мөнгө цуглуулад босгоцсон байсан. Тэгээд нам дээр очиод сонгуул ингээд оролцъё. Хардсан намын дарга сонгуульд оролцъё. Бүх бичиг баримттай материалаа бүрдүүлсэн. 250 саяг өгөхгүй биш. Одоо 100 сая л байна. Дахиад нэг хугацаа олгооч ээ. Тодорхой хэмжээний хугацаа олгооч ээ. Тэрэндээ би багтаага 150 сая өгч болно гэсэн. Энэ 250 сая нь юунд зарцуулагдах мөнгө? Зөвхөн тэр одоо тэр сонгуульд сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулна. Тэгэхээр бас яг сонгуул гэдэг чинь өөрөө бас яг тийм үнэгүй ажил биш юм байл л дээ. Зохион байгуулалтын ажил айгүйх сайн дураараа ч юм уу айгүй олон журмаар ингээд хүмүүс ажиллаж байгаа болохоор тэр болгоны чинь хооллох янз бүрийн зардал ингээл үйл ажиллагааны л яг сонгуул явуулах үйл ажиллагааны л зардал байгаа юм байна л дээ. Тэр нь бол яалтгүй ингээд гарах ёстой зардал. За мөнгөнд дүнгийн мэдэхгүй л дээ. Тэр бөм ч юм уу 2 тэр бөм ч юм уу сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэд нэр тэгэл өөртөө нэг төсөө гаргаад нэг иймэрхүү хэмжээний мөнгө гарах юм байна. Нэгэн тал та нар нийт арч намын гишүүд бүх гишүүдээсээ та нар сонгоё гэж байгаа бол окей давай удирдлага нь бол бид нар ингээд сонгуулийг нь явуулаад өгье гэдэг. Гэхдээ ийм зардал гарч ишүүн гот нь сонгуульд оролцож байгаа хүмүүсүүдээс та нар мөнгө төлж гэж байгаа байхгүй. Тэгээ би харин гайхаад байгаа. Нам нь өөр мөнгөгүй байгаа юм байна л л тий. Би тэгж л ойлгосон л та. Оролцож байгаа дуракд та нар мөнгө төлгөн гот чинь яагаад мөнгөгүй? Нам сая ардчилсан нам өнгөрсөн засгийг бариад одоо олон цөм мөнгө хийсэн л байгаа гэж ойлголттой яваад байгаа ш. Ерөнхийдөө нийт масс тэгж ойлгож байгаа хал гэж бодож байна. Гэхдээ би наадхан чиг харилцаад би гончтой хүмүүс биш. Би яг зөв улс төр гэдэг нэг бас хөндлөнгөөс ингээ хараад сонирхоод ингээ яваад байдаг юм л дээ. Гэтэ яг нам чинь бол яг нийгмийн байгууллагатай. Бизнесийн байгууллага ш. Үйл ажиллагаа нь бол орж ирж байгаа мөнгөө бол тэгэл ингээл зарцуулаад ингээ явж идэг. Дансантай мөнгө цуглуулад тэрийг өсгөх зорилготойгоор байлгадаг юм шиг байгаа. Тэгээ яг хөө засаг масаг барьж исэн үед бол тэгэл намын дансанд бол ингээл тодорхой хэмжээний мөнгө ороод тэрийг хэмжээгээр ингээл гаргаал явсан л байх л да. За тийм бах. За тийм бах уу? I don't know. Мэдгүй. Би л тэгэж таамаглаж байна. Би өөрөө яг нам дотор нь байгаа данс масыг хараад ингээ үйл ажиллагаанд нь оролцож байгаа хүн биш болохоор бол зүгээр л тэгж л таамаглаж байна л да. Гэхдээ бас нөгөө улс төрийн бодлого, улс төрийн юунаас илүү бас намын бодлого гэдээ бас тусдаа асар том тийм менежмент авч явах тийм стратеги юмнууд ах шиг байна. Тэ одоо нам дотроо одоо тэр чинь амар том тоглолт явд юм билээ шүү дээ. Би бүр ингээл ёо ста бүр гайхчаа юу миний энэ брендинг хийх цаан чи бүр амар том бодлонтой юмнууд аюу их юмнууд явдаг юм байлаа. Сонирхолтой. Ер нь нэг талаасаа сонирхолтой нэг талаасаа амар зааван тоглоом юм шиг санагдаад байна. Тэгэл чимдээгийн хилээд байгаа нь болохоор мань хүний яриад байгаа нь юу бол улс төрийн нам одоо байгаа ингээд оршин тогтнож байгаа хамгийн том хоёр нам нь бол хоорондоо бодлогын хэмжээнд бол ямар ч ялгаагүй болцсон байна. Ашиг сонирхол нь бол яг тэр чигээр даргыгаа тойрсон фракц буюу мөнгөний л фракц нөгөө дарга нь бол мөнгө л ямар нэгэн аргаар бол мөнгө хийх бодлоготой сонирхолтой тийм ашиг сонирхолтой хүмүүс байгаа болохоор бодлого гэдэг юм бол зүгээр л нэг хажууд нь ингээл хавсаргаал ингээ явуулцдаг юу ч байсан хамаагүй гэсэн тийм болчиход байгаа байхгүй ашиг сонирхол нь уул нь бол бодлого нь нэгдүгürt гарах хэрэгтэй. Уул нь бол ингээд би энийг хийнэ би энийг өөрчилнө би чаднаа гэсэн нэг хүсэл эрмэлзэл тэр нь бол нэгдүгürt байх хэрэгтэй юм болов. Тэнгөт нөгөө амар ашиг сонирхолтой тэр одоо нөгөө бүх суудлууд чинь бүгдээ өөр өөр ингэсэн юм тарифтай гэж
ойлгосон зүг тэр би гэхдээ улс төрийн тухай ерөөсө сонирхдаггүй ч л дээ ерөөс надад бүр ямар ч хамаагүй зүгээр хаяа харахаар миний нэр хөдлөөд байдаг байхгүй энийг ингэчгүй яавдаа ч юм уу тий энэ одоо ямар тэнийг юм яриад байгаа чи гэдэг ч юм уу тий ингээл зүгээр л амар зүгээр л тоглоомч юм шиг тий энэ ч бүтэн баг ингээ хүн ам цөөтөж гисэн энэ ч бүтэн 2-3 сая арт хүмүүс байна тий эдрийн амьдрал яригдж байгаа тий энэ дээр жоохон serious хандаа тий тэгээд тэрэн дээр жоохон академик төвшний боловсралтай ингээд гоё дипломат юм тиймэрхүү хүмүүс яг ингээд айгүй гоё ажилламаар хахад дандаа л нэг юм шоудж байгаа ч юм шиг тангал шоу моо зүгээр л entertaining юм шиг болцсон байгаа аахгүй эсвэл тэгээд тиймэрхүү юм үзгээс миний бүр уур хүрээ зүр мэдээжсэн бүгдийг ингээд ерөөсөө үздэг шүү дээ нүд чих хоёроо хайрлаа гэдэг байгаа шүү дээ сонгол оролцдог сонгол би өгөөгүй харин энэ би бас өөрийгөө бас үгүй явдаг гэж бодсон яагаад саналаа өгөөгүй гэхээр манай тойрогт ерөөсөө дэмжихэр хүн байгаагүй байхгүй бүгдээрээ сайн биш шүү дээ ерөөсөө яг тийм байсан зүгээр аль хин байсан за би одоо нэрийн сандгаа ямарчлаасан нөгөө нэг дэмбэрлэхгүй байсан гэсэн яна хуучин юундээс нөө хөдөлთა айлчлалын танхимын захиалсан нөгөө номд зэрэг би угаасаа хоцордیں гэдэг тий тэгээ бас нэг хэн билээд нэг зал мэдгүй нэг хоёр за боломжтой нь энэ хоёр гэж харж ясан тэгтээ энэ хоёр тэмэрлэлийн хин тусалчлаа за манай намын залуухан тусалж тий залуухан тэр хоёрыг аюур сайхан байсан баг шүү баг аюур сайхан хуучин нөгөө юунд за мэдгүй нөгөө хуучин жасныг агентлагийн дараагаас нэг controversial агентлагийн дараагаас. Гэтэ ер нь залуучуудыг дэмжих хэрэгтэй хаа. Бид одоо залуу үеийнхэн ч шал өөр сэтгэлгээтэй шал өөр байгаа шүү дээ. Арай одоо тухайн үед одоо ээж аав нарын хэн дэмжих хэрэгтэй гэдэг. Бүгдээрээ залуучууд бүгдээрээ залуучуудаа дэмжих хэрэгтэй байна. Эсвэл нийт масаараа за энэ залуу хүн туршлагагүй гэж болохгүй. Тэр хүн тэгээ залуу хүн амар гоё мотивацтай хүсэл эрмэлзэлтэй те бүгдийн чадна гэсэн яг тийм сэтгэл дүүрэн байгаа ш. Тэр үе дээр нь дэмжиад гаргаад юмнуудыг хийлгэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй нөгөө нэг одоо нэг өнгөрсөн үеийн хүмүүс гэх юм уу да одоо 40 гарцсан ээж аав нарын үеийн 50 гарцсан хүмүүс болонгод нөгөө яг л нэг хідэн дэмждэг хүмүүс те сонголоо яг л сонгодог хүмүүстэй л өгдөг залуу үеийнхнийгаа ингээ ерөөсө гаргаж ирэхгүй. Мэдгүй би ингэж бодоод байгаа. Надад чинь угаасаа л юу л дээ. Байгалийн зам ёс нь бол хөгшрөөл юм хийж тахаа болол тэгэл арай нэг жоохон хүчтэй арай нэг жоохон ирч хүчтэй гэсэн дараачих үе нь гарч ирээл залгаал ажлыг нүүлж аваад ингээд яваад идэг. Явагдах угаасаа гарцаагүй явагдах хэвээр процесс. Яг одоогийн байдлаар бол яг арчлан намын удирдлага дээр ингээл залуу хүмүүс зайгаа тавьж өгмөрг байгаа юм шиг ингээл харагдаад байгаа. Тэр нь бол үнэн л дээ. Гэхдээ тэд нар бол за одоо бид нар болсон дараачихын үеийн ингээд шууд өвлөд авах гэж шууд одоо юу гэдэг нь 30 тэй залуучууд зүгээр ингээл удирдлага тавьж өгөх. Ментор маягийн одоо ингээд зөвлөлөө чиглүүлэх тиймэрхүү юм дээр нь тусалж дэмжиад ингэж явж болно ш. Тэгэхгүй заавал оролцоол нөгөө нэг заавал ингээл тэднэрийгаа ингээл нэг цүнх мөх байруулаад те нөгөө хэдэн цүнх баригч гэдэг нэртэй ч болсон ч байгаа шиг те миний бүр сонсоод бүр өгтлээ гэж юм за уучлаарай гэсэн зүгээр л тийм сайн тогтолцоотой зүгээр одоо юм байхгүй бидний үеийн залуучууд харьцангуй өмнөх үеигаа одоо бидний ээж аавын үеийнхаа одоо Beatles-ийн үеих, Tupac-ийн үеих, одоо Eminem-ийн үеих гэж ярьдаг байхгүй манай найз бид нар хоорондоо зүгээр Beatles-ийн үе одоо тухайн одоо тийм нийгэмд амьдарчсан хүмүүс харьцангуй те бүх юм хангалттай биш те худалдаа авалт энэ төр социализм үед бүх юм нээлттэй биш тийм байсан үед байсан тэнгуүтлэг гинт ингэсэн бид нар бол харьцангуй багасаа хангалттай өссөн хүмүүс байхгүй багасаа ингээд бүх юм нь арай чөлөөтэй өссөн болохоор бид нарт одоо нэг амар илүү идээд ах ч юм уу те илүү өмсөд ах ч юм уу те тиймэрхүү нэг тиймэрхүү одоо нэг сэтгэл төрөхгүй болоо гэж бодоод байгаа ш. Тухайн одоо тэгээ үнэхээр энэ аимшиг агарын бохирдол аимшиг ингээд төгжрөл гэл бүгдээрээ бла 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 гэлээдэг тэгсэн яг тэрнийхэн төлөө юм хийх юм болоо гэж бодоод байгаа ш. Нэг идээд ах ч юм уу те сонирхолгүй яг залуучууд арай өөрөөр сэтгэх байхаа юм нь. Үгүй юу? Чи амар оптимист байдлаар харж байна. Би болохоор нөгөө энэ тал дээр нөгөө ерөөсөө сонирхдаггүй болохоор би ч
бүр ингээд шал өөр юм бүрөөддөг хүн байхгүй одоо ингээд нэг усаа хүртэл илүү гойжлахгүй те одоо нэг тогоо хүртэл хайрлалаа ч юм уу те энэ чинь ганцхан миний карантинаас гоожж байгаа ганцхан миний хэрэгжилж байгаа юм биш энэ чинь дэлхийн нийтийн ус ч юм уу те ингээд нэг амар тим юм боддог байхгүй юу ер нь би бол дэлхийн иргэн гэж тийм би бол тийм нэг яг тэгж боддог юм уу арай өөрөөр хийх юм боллоо гэж боддог. Гэхдээ яг тухайн нөхцөл байдалтай би одоо тийм ситуацид байж үзээгүй болохоор тухайн одоо нэр дэвшиж байгаа ч юм уу гарцсан үед те хүний одоо нэг ашиг сонирхол одоо юу нь яаж ч өөрчлөгдөж болно шүү те. Одоо хүсэл нь хоёр үеийн хоорондох ингээд ялгаа надад ингэж харагдсан л та. Би нэг автгаа нэг маргалтахгүй. Тэгээ мань хүн болохоор за цөмийн хаягдал ч юм уу үйлдвэрийн хорт бодистой хаягдал эдрэг бол Монголын газар нутгаар биш хятадын газар нутгаар хийсэн дээр гэсэн тийм их хөжтөх байхгүй. Боёо манай одоо аав ээж үе дээдлээ байх. Би болохоор наа чин хэл гэдэг юм чинь бол бидний зохиоцсон ийм imaginary шугам штэ. За яг хөө тэрийг хөндлөж болно тийм ингээд хоёр талаасаа хоорондоо хоёлаа тохирж байгаад энийг ингээд зураас гээд тохироод юу ачи төсөөлөд үзчихийгээд гэхдээ хятадын газар нутаг дээр хайсан хаягдал нь Монгол дээр хайсан ч гэсэн яг л адилхан хэмжээний нөлөөлөл үзүүлэх л байхгүй. Яг тэгэхээр байгалийн зам юус нааш чашаа үлээж байгаа салхид нар бол хилийг бол тоохгүй шүү дээ. Аа тийм шүү дээ. Яг дэлхийн бүрхий ингээд иргэдэг эн чинь эргэл. Гэхдээ л яг эрх мэдэл бол хүнийг бол өөрчилдөг юм шиг байгаа. Мөнгө эрх мэдэл хоёр бол юучгүй байж байгаад амар одоо юу гэдэг эжэлист хэмжээний амар эжэлист ингээл хүсэл эрмэлжил амар хүчтэй ирч хүчтэй гоё залуу хүн байж байгаад гівгэн бүх эрх мэдэл бүх мөнгөний хүчил яах вэ яаж өөрөх вэ гэл за яг нэг хэсэгтээ бол амар гоё санагдал янз бүр юм хийгээл үзэн гэхдээ хизээ нэгэн цаг тэр үе чинь бол хөгшрөл явна дараачихан залуу үе нь гарч ирэхээр болно тэгэхэд зайгаа тавьж өгөх үгүй юу нөгөө байгаа байдалтай дассан байна уу эрх мэдэлтэй дассан байна уу синтетэд дассан байна уу гэдэг л асуудал үүсэх болов гэж бодод байгаа. Тэгэхээр ингээл байдаг юм. Тийм л ахлаа. Залуу нээж байгаа л хөгшөрн тэгээ хөгшөрчээл нөгөө тэгэхээр зайгаа тавьж өгөхгүй юу ч болох юм мэдгүй шүү дээ бас тий. Тэгэл байр суурь тавьж өгөхгүй ингээл байгаа л байдаг. Зэн гот нь залуучд нь жоохон байж байгаа л нэг арай нэг жоохон хүч төрөм хийлээл тэгэл дараачихan үеийн ингээл өөртөө залгамжлал аваад ингээл явж байгаа байхгүй. Гэтэ мэдгүй тэгээ яг арчлын амын процесс ингээд угаасаа амар дампуураад нэг амар хачийн болсон. Эдгээр илүү саяны сонгуулийн уналтан дээрээс илүү одоо туршлага одоо баг илүү нэг унсан хөх дуртай гэдэг л үү баг тийх бахаа л гэж бодож үгүй юу? Унсан нэг бүх барил гарч ирээд барилдчаад унчаад за байж байгаараа дахиад буцаж гарч ирээ дахиад барилдах гэж байгаа юм шиг. Хоёр баг хоёр талдаа ингээ байж байгаа бол унцсан бол яагаад унцсан бэ? За ингээ шалтгаануудаа тодорхойлоод тэгжсэн дараачихан арай нэг нөгөө талынхан мэдгүй хүний гаргаж ирдэг ч юм уу арай нэг илүү хүнийг ч юм уу юу ч бидгийг тиймэрхүү жаргалгаар тэгэхгүй сая бол яг арчсан намыг авч явж исэн сүүлийн за ер нь л бол 1990 оноос хойш 91 оноос хойш авч явж исэн хүмүүс одоо хүртэл байгаа байхгүй өдөрлөгт нь бүгдээрээ байгаа хинж солигдоогүй бүгдээрээ л яг л дээд түвшнийх өдөрлөгийнхаа хэмжээндээ байгаа байхгүй гэтээ бол мөнх байхгүй л дээ яаж хийж байгаа л одоо өөртөө ингээд айтайхан аргаар ингээд би нэг юм асууж байгаа тавихгүй гэж байна. Нам хоёлаа ярьж байгаа шүү дээ. Улс төрийн чиглэлээр одоо ингээд сургуулиуд улс төрийн ангиман гэл байдаг шүү дээ. Яг намын ингээд тустай юм категориор юм заадаг хичээл энэ төр юмнууд байт юм болов? Стаа мэдгүй. Гадны орнууд марнууд одоо нэг олон жилийн түүхтэй тийм намуудын тухай судалгааны тиймэрхүү ангиуд энэ төр байдаг л ах гэж бодож байна. Тэгээ манайхан жоохон тэр мөрөөгөр сурд юм уу? Эсвэл тэр тиймэрхүү юм хийвэл бас сонирхолтой. Үгүй яг хөө тэгэл нэг улс төрийн ухааныхаа нэг subsection болол нам гэл ингээл явдаг л байх л да. Нэг юм байдаг л бах. Чи юу байхгүй да. Хин чимдээгийн тэр нэг ярьжсэн нэг лекц байгаа. Өөрийнх нь юун дээр л нэг лайв явуулсан. Тэр нэг мөнгө босгох арга хэмжээ эднэр гэх. Тэгээ маань нэг баг цаг гаргаж хүлээтэй хайжин дээр гараад өөрийнхөө мөрийн хөтөлбөр амар тавьчаар танилцуулах гэж оролдоод тэгэн готой нөгөөх нь
бүр яг ингээд яг яагаад вэ гэдэг юм ал ингээл тайлбарлаад ингээ явж исэн. Тэгээ нэг бүтэн цагийн туршид ингээ ярьж байгаа байхгүй. Засгаж өрөхгүй бол тэрийг ингээд сонсоод үзгүй. Сонирхолтой тийм. Видео коллотын жоох юм уу? Гарч байгаа ингээд авцсан лайв хийсэн. Зүгээр нөө аудио нь харьцангуй гайгүй. Гэтэ сонсоод үзгүй. Мань хүн бол яг нэг бүх шаардлагатай поинтуудыг бүгдэнд нь ингээд тусгацсан юм шиг санагдсан. Би тэгэхээр тэрэнд бас очиж сууж илээсэн л дээ. Тэгээ яг вау амар гоё яг юу хийх гээд байгаа юу нь болохгүй байгаа гэдэг аюу гоё тайлбарлаад өглөө гэдэг. За чимдэг бахан юу ажиллаа. Олстөрник яархоо бас сонгол энэ зам бас л нэг айгүй олон юм давцлаа шүү дээ. Асайм, сонгуул, наадам энэ төрэг гэл айгүй мэдгүй айгүй завгүй Улаанбаатарчууд айгүй монголчууд тэр яриа загуулах шиг байсан те. Тийм. Сонгуульч гэсэн гоё юм байна. Одоо одохгүй ерөнхийлөгчийн сонгуул болсон шүү дээ тий. Угаасаа тэгэл жижиг намыг оруулахгүй гэсэн нэг тиймэрхүү юу байх шиг лээ тий. Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуул айгүй жоохон инээдтэй болсон тий. 13 оны сонгуул уу? Тий. Юу боллоо? Нэг Батэрдэн хүн хоёр үзээ шүү дээ элбэгдэрч хоёр. Элбэгдэрч бас нэг эмэгтэй байсан шүү дээ. Эрүүл мэндийн тий удвал. Тий мах намын. Тий. Айгүй ер нь ингээд нөгөө харьцангуй хүч одоо тэнцүү биш харьцангуй юм хүчтэй хүмүүс орцсон юм шиг санагдсан шүү дээ. Өрсөлдөх хүн байгаагүй юм эсвэл яатай тий. Гэтэ элбэгдэр G эсрэг бол Батэрднийтэй хат амар гоё юмсан. Polar opposite гэж байгаа шүү дээ. Тийм ээ тий. Жижигхэн тагжгар нөхрийн үүдээ гүндүүгүү том биетэй сайхан монгол хүн Монгол улсын дархан авраг Батэрдэн. Ёо. Тэгээ манайхан бас өөрсдөө нийт хүмүүсийн масын хийж байгаа сонголт дандаа яг нэг юм арт түмний юмнууд нэмэрхүү ах шиг байна. Тэгээ бүхчүүд дуучт моочт гээл за. Надад л яг боловсрал одоо нөгөө тэрийг би хараад байгаа байхгүй бол ингээд амьдрал дээр ингээл яг багасаа тий ямар сургууль соёл төгссөн, ямар шухан замдлаар амьдрсан тий энэ тэр. Гэхдээ бас нэг хоёр бизнесменүүд орсон зүгээр санагдсан. Яг энэ дээр ингээд хичнээн академик яг ингээд ийм дипломат чиглэлээр явцсан хүмүүс байгаа ч гэсэн тэд нэр бол яг ингээд багаас нь бизнесийг хийж үзээгүй тэнгууд бизнесийн орчныг айгүй гой тухтай тийм таатай байлгах талаас юусоо бодлого явуулахгүй ч юм шиг тийм. Тэнгууд яг бизнесийнхаа ороод ирэнгүүт хаана нөгөө нэг хэцүү нөгөө хүндрэлтэй байдаг хаана алдаа дутагдaltaй байдаг тэр бүгдийг нь оруулаад одоо бас нөгөө бизнесийнхнээгаа оруул эн чинь бас нэг эдийн засгийн гол тулгуур байгаа шүү дээ бизнес хийж байгаа хүмүүс чиглэлтэй нээж байгаа тийм. Эднэр гарцсан ганц хоёр бизнесийнхэн гарсан нас зүгээр санагдсан гэсэн. Гэтэ мэдгүй юу санал гэдэг чинь саналаа өгнө гэдэг чинь рационал шийдвэр биш юм бэлээ. Амар тийм эмоционал айгүй сэтгэлийн хөөрлөөр өгдөг юм бэлээ л дээ. Би дэрэг бол өөр дээр мэдэрч байгаа байхгүй. Тэгээ юу за чи мэдхүүгүй юу чанаруу гээд бүх тайлбарлагч гээд Монгол улсын начин Монгол улсаас гарч исэн хамгийн анхны дэлхийн аврагхан байхгүй сан бөхөр. Тийм үү. Би мэдэхгүй юм байна. Яг дээр үед ингээ бүх ингээ сонсч илээсэн мэл 90 он 2000 оны ихэрч байна. Бүх сонсоогүй гэсэн. Бүх гараад нэг хүн тайлбарлаж исэн бол тэр бол чанаргүй байсан. За. Тэр бол манай ах байхгүй хамаатных. Тэгээ Баянгарын аймгийнх манай одоо аавын эгчтэй суусан байхгүй. Тэгээд одоо яг нас орсон л да. Тэгсэн чинь саяны сонгуулаар тэгээ төшөө босгож гисэн. Аймагт нь Баянгарын аймагт аль сумдж илээ дээ. Тэгсэн чинь саяны сонгуулаар хин Төвшинбаяр авраг Баянгорт үзэл. Тэгэл би анх сонсоол ёо энэ ч арай л дэнтмээр арай л тэнэг арай л Женкогийн fucking shit man амар дургүй байсан хаа. Тэгэл яг өдөр болго ингээл за яг бүх хүн талаас нь олимпийн авраг, олимпийн алт мөнгөн медаль тэгэл тэр талаас нь бол амар хүндэтгэл амар гой хардаг. Гэхдээ юу ч чадахгүй юу ч мэдгүй юм байж улс төрд орж яах ч байгаа ингээд өөрийнх нь талбар нь биш гэж би бодоод тэгжсэн байхгүй. Амар муулал амар эсэргүүцчихсэн. Тэгээ байсан чинь нэг өглөө ингээл нэг ньюс юу байхгүй фид байхгүй. Тэгсэн чинь Төвшинбаяр авраг чанаруугаан хөшөөнд хадаг өргөлөө гэл. Хүндэтгэл эзэллээ гэсэн чинь за гэл ичээр айгу боломжтой залуу гэдэг юм байна гэж бодож байгаа. Ингээл нөгөө нэг зүгээр л шууд доктор бол амар эргэж байгаа байхгүй. Тэгэл тэгээд тэнгууд яг
энэ нөгөө нэг яг одоо Монгол хүний нөгөө омгшил энэ төр гэл амар сүртэй юмнууд ярьдаг шүү. Яг энэ дээр тоолт хийж байгаа байхгүй. Яг наад мэдрэмжэн дээр ч мэ гэл. Амгад би яг Баянгорт сонгол өгөхгүй л гэсэн чамаа батрлыг гэж. Гэхдээ яг тэгэл өнгөрснийхэн дараа бодоод ээж байгаа. Өөрийгөө л өдөөгөн бол чинь яг тэгж таарч. Жохон одоо шинжлэх ухаанч одоо сэтгэлээр хармаар байгаа байхгүй. Бид нэр одоо сэтгэл хөдлөлөөрөө тэ ингээл амар тааламжтай гоё санагдлаа гэл энэ бүх юм ингээл сонгочдөг те. Гэхдээ ер нь цаагаараа л ингээд бүх юм нь те одоо энэ хүн нийт 3 сая хүний төлөө дуу хоолойн гарч чадах уу ч гэдэг юм а те. Нэг арай тиймэрхүү юм хүмүүс авч хэлцэхгүй тэгэл ингээл нэг за мэдхгүй гэсэн. Тэр за мэдхгүй гэсэн. Сая тэгэл мэдгүй. Би just мэдгүй. За ер нь улс төрийг байлаа. Тэгээ санал өгнө гэдэг чинь амар бол эмоционалны шийдвэр гэдэм байх гэдгийг л ойлгосон. Сая Трампын сонгуул байгаа шүү дээ. Америк ерөнхийлөгчийн сонгуул. Тэрэн дээр Трампд санал өгсөн хүмүүс бас айгүй их хэмжээний эмоционалны яг тийм санал өгсөн. Тэгээд сэтгэлийнхэн хөрлөөр тэгээд одоо болохоор юу яаж байгаа юм шиг санагдаж байгаа юм. Шартж байгаа юм шиг. Амар ярих болсон. Тэгмээ шартаа жоохон ирүүлж би юу хийчихвэ гэсэн байдлаар Трампыг харж байгаа байхгүй. Approval rating амар 37% ч үлээ. Хамгийн unpopular president тангар өргөх гээд одоо 10 байна 9 байна 10 гэнэ тангар өргөх гээд байж. Тэгээ байжсэн чинь нөгөө Орсын тогнол магнол эдэртэй бол бүр 5 жилийн өмнөөс ажиллаж исэн гэсэн репорт гараад эхэлсэн. New York Times өнөөдөр репортлаа, CNN, Fox-ос бусд нь бүгдээрээ л байсан. Тэр юу репортлсон бэ гэсэн чинь Трампын өрсөлдөгч нар нь хуучин Английн нэг тагнуулын Орс одоо ингээд янз бүрийн мэдээлэл өгдөг хүмүүстэй холбоотой хуучин тагнуулын хүнийг хөлсөлж аваад консалтингийн фирмтэй хөлсөлж аваад Трамп дээр мэдээлэл мемо цуглуулж ирсэн байгаа байхгүй. Мэдээлэл эднэр цуглуулаад дараа нь Хиллари Клинтоны хүмүүс ингээд цуглуулад тэгээ байжсэн чинь нөгөө хүн чинь цуглуулж ирсэн эн чинь бүр арай л дэмдэж чинь арай болохгүй байна гэх тэр мэдээлэлүүдээ бүгдийг FBI давчид өгчөж байгаа байхгүй. Тэгээ байж байгаа Джон Маккейн давчид өгч байгаа. Джон Маккейн нөгөөдг нь хараад бас галзуурхаа солиорох гээд FBI дээр дахиад давчид өгч байгаа. Мань хүний бичсэн тэр мемо нь бол үнэн худлаа гэдгийг бол одоохонд бол батлаагүй байгаа. Хэвлэл мэдээллийн журналистүүд нь ч гэсэн батлаагүй байгаа. Гэхдээ тэр хүн өөрөө бол айгүй хүндэтгэл хүлээсэн. Ярьж байгаа юм нь бол ер нь бол айгүй тэр одоо тагнуулын хүрээнд бол айгүй олон жил болцсон айгүй тийм мундаг хүн юм шиг байлээ л дээ. Тэгээ мань хүн тэгээд FBI эднэр тэрийг нь хүлээж аваад уншаад Трамп болон Обама хоёрт мэдээлэл өгч ийн гэхэд бол амар юу болчиход байгаа байхгүй. Нэрэ чим шиг болоо явчихж байгаа байхгүй. Би бол тэгэж бодод байгаа. Трампыг бол Оросууд амар ашиглаад Трамп одоо бол өөрийгөө 3D шатар тоглож ийн гэдээ бодсон. 3 dimension дээр 3 үерүү гэдээр шатар тоглож исэн. Уул нь бол яг тоглож исэн амар сайн тоглож байгаа байхгүй. Тэгсэн чи дөрөвдүгээр үе дээр нь бол дөрөвдөгт энэ бол Путин байгаа байхгүй. Харин тий. Мань хүн бол Трампыг ингээд манипуляалтад ингээд ордоод исэн болж харагдаж байгаа байхгүй. Тэгээ хэрвээ FBI эднэр бол хизээч баталгаажуулаагүй тайланг, баталгаажуулаагүй тим юмэг бол ерөнхийлөгчд хоёр ерөнхийлөгчд бол өргөн барихгүй л дээ. Тийм аа. Тэр нь гэхдээ амар чухал юм гэж бодоод тэр хоёрт мэдээлсэн байгаа. Тэр мэдээлсэн юм нь юу гэхээр Оросуудад Трампыг компромисс хийх амар муу мэдээлэл байна гэдэг. Тим юм тайлан тавьсан байгаа байхгүй. Тэгээ яг репортуудын мемог нь яг нөгөө нэг энэ бол яг жинхэнэ үү тий? Тийм өнөөдөр одоо чи CNN дээр ороод тийм үү хурамч жинхэнэ үү гэдэг нь юу гэдэг? Жинхэнэ мэдээлэл үү? Тий, жинхэнэ мэдээлэл тий. Хурамч мэдээлэл энэ төр аягүй их цацагдаад байгаа шүү дээ. Одоо зүгээр яг энэ одоо Америкийн ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ингээл амар хурамч мэдээллүүд аягүй их цацагдаал ингэж байгаа энэ. Хурамч биш үү тий? Мэдээллийн хувьд бол яг босон явдал нь бол хурамч биш. Босон явдал нь юу вэ гэхээр FBI, NSA хоёр ерөнхийлөгч мэдээлэл тавьсан гэдэг нь бол үнэн. CNN, New York Times, Washington Post, BuzzFeed, Guardian эдгээр бүгдээр харчлаа юу болох нөө тий одоо. Би бол нөгөө нэг Хиллариг дэмжижсэн байхгүй юу? Дэмжих нь ч яг ерөнхийдөө бол дотроо жоохон за
энэ хүн арай илүү байж магадгүй. Трамп ч зүгээр л бизнесмен шүү дээ. Зүгээр л гэж байгаа солиотой. Тийм солиот crazy dude тэ юу юм те тэгэл нэг тийм байхгүй. Тэгээд айгуу санаа Трамптэй Америкчууд бөөндө тийм ч юм уу юм шиг санагдсан тэгэл. Яа CNN ороод үзээрэй. Тэгээд яг тэр тайлангууд нь худлаа тайлан болж таарсан байна. Худлаа тайланг хэрэг хоёр ерөнхийлөгчд ингээд FBI, NSA хоёр гаргаж тавьсан гэх юм бол тэр хоёр байгууллага бол бүр нэр хүндгүй болно шүү. Тэгэхээр хамаг нэр хүн дээрээ дэн чин тавьж байгаа болохоор мемонууд нь ямар ч лсэн тодорхой хэмжээний бодиттой гэж харж үзсэн. Тэрнээс өмнө ч гэсэн Оросууд Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд бол айгүй хэмжээгээр нөлөөлсөн гэж FBI репорт гараад байгаа шүү дээ. Тийм Оросууд л яваагаа гэл яриад байна. Craziest fucking shit ever. Амар солиотой. Америкийн ерөнхийлөгчийг Оросууд сонгочлоо шүү дээ. Тэгээд одоо хэрвээ тангар өргөчих юм бол тийм Оросууд нөгөө талаараа тийм амар хүчтэй нь харуулдаг байгаа байхгүй тий. Одоо ямар талаараа зэвсэг одоо юу гэдэг тий. Би ч сайн мэдгүй л дээ энэ талын мэдлэг. FSB дээр бол солиотой. Тэгээд мэдээлэл нь юу вэ гэхээр Трампын бичлэг байгаа гэсэн FSB-д. Тэр нь хотел дотор баахан бие үнэлэгч хүүхнэттэй ингээд унж байгаа ч юм уу нэг тийм бичлэг байгаа. Компромисс Трампыг ямар ч лсэн бодоо болгох тийм бичлэг байгаа гэсэн тийм мэдээлэл байгаа байхгүй. Тэрийг нь болохоор Оросод тийм байхгүй юу ч байхгүй бид нар ерөөсөө оролцоогүй. Трамп ч гэсэн би бол ямар ч буруугүй fake news totally fake news гэх амар capital letter-ээр Twitter-ээр ингээд харилцаад байгаа байхгүй. Deny хийгээд ахыг бодвол нэг юм байгаа л. Талын л нэг юм баг шүү. 2013 оны дэлхийн мисс бол Оросд Москвад болсон байхгүй. Тэр үед бол Рис Карлтонд Трамп боохоо үед бол боосон. Рис Карлтоныг бол FSB тэр зүгээр л Трампыг бүр 11 12 оноос хойш ерөөхдөө мэдээлэгч болохоор нэг талаар ашиглах гал агент болох гал Оросууд ингээд янз бүрийн аргаар үзчихсэн. Ер нь Оросын эсрэг нөгөө санкцууд байгаа. Тэр санкцуудыг авчих юм бол Роснефтийн 19%-ийг үгүй гэсэн тийм дийл яригдсан гэж мемон дээр нь байгаа байхгүй. Энэ Трамп гэдэг нөхөр одоо айгүй сонин нөхөр байна те. Дэлхийн 3 дугаар дайныг эхлэхэд амар ойртож байна. Кинонод би ингээд сүүл Трампыг одоо гарсны дараа манай хит хитэн найзууд хоорондоо мэтгэлцээд баг муудсан байхгүй. Тэрнээс болоо. Тэгээд яг тэр оройн гэртээ хараад үзэж байгаа Трампын тоглосон одоо кинонод зөндөө кинонд туслах дүр ингээд бүтээсэн заа. Хомлон дээр тий Хомлон өөр юу ч үлээ зөндөө юмнууд яг ингээд YouTube-ээс ороод Трампыг ингээд юу н хагаад үзэх юм бол тэрийг бүр ингээд нэг видео олгоод ингээд хооронд нь эвлүүлсэн тийм юмнууд байгаа байхгүй. Яг одоо өмсдөг нөгөө нэг палтотойгоо улаан зангатагаа тий яг тэрнтэйгээ яг зүгээр л ингээл кинонод дээр ингээд туслах дүр айгүй амар фаны дүрүүдэд тэг би бүр ингээд гайхсан шүү дээ. Вау энэ одоо юу нөхөр вэ тий. Трамп брендийг бол айгүй сайн бий болгосон. Мэн хүн бол амар тэр тал дээр бол нэг талын бас агуулсан л да тий. Солиотой мэдрэл муутай хүн. Тэгтээ Путин бол бүр агуул юм байна гэсэн. Юу гэж байгаа шүү дээ. Оросуудыг тэгдэг гэсэн шүү дээ. Ихэнх ерөнхийлөгчид болвол they have the secret service гэж байна. In Russia, secret service has the president. Тагналынх нь бол ерөнхийлөгчийн судлыг ингээ яриад авцсан. FSB-ийнхэн. За. Хоёул яриагаа ингээ өндөрлөө. Амар хатар. Трамп, Путин. За. Ямар ч байсан манай подкастн дээр оролцоод өөрийнхөө туршлагаас ингээ хуваалцаад олон нийтэд ингээ мэдээлэл өргөж байгаад маш их баярлалаа. Цаашдаа ажилд чинь амжилт хүсье. За баярлалаа. Танаа дэлгүүрээс чинь очиод энэ харсан палаж байна. Сэтгүүлийн хараад байна л да авантай сэтгүүл. Очих хэрэг байхгүй шүү дээ. Delivery service байгаа шүү дээ. Тийм, delivery service-ээр энэ хүүхдийн охиндоо нэг палаж авал амар хөрх юм байна. За. За амжилт. За баярлалаа. За.